За сайн байна уу? Сайн байна. Өдрийн дөргий. Өдрийн дөргий. За одоо нөгөө нэг урт настай удаан жаргалтай 99 асуултын маань сүүлийн хэсэг явах гэж байна. За одоо цаг алдаад явах шууд асуулт хэлье. Хүн болгоно мэдж байгаа учраас. Нэгдүгээр асуулт. Хармын сэтгэл ер нь хинд очиж гай болох вэ? Хинд очиж наалдах вэ? Өөрт. Одоо би юм харамллаа шүү дээ. Өөрт. Тэгээд ямар хүнд харамлдгүй бөөгийн ясанд харамлсан хүний заяа хайлдаг гэж үг байна. Аха. Нөгөө ганцаараа идсэн гахаа таргалахгүй олуулаа идсэн охтон торж өгөхгүй. Яг хүн харамж байх ёстой. Мэдээж ягаад тэгвэл байгалийн инстинктээр тэр хүний өөрийнхөө юмыг өмчилж байгаа сэтгэл зүйн харамж гэсэн там яа. Гэхдээ тэр цаг үе өнгөрөөд одоо бид соёлт хүний цагт эхэлсэн учраас харамлахгүй юм байна. Би энийг ингэж асуусаа. Танаас хүн ирээд ингээд одоо өхийг хүсгүй багт чинь ингээд хүчээр ч юм уу те шантаж хийж ч юм уу ингээд хүмүүс мөнгө дөрөх ч юм уу эсвэл машин тэрэг ч юм уу утас муц зэлбэн одоо дээрэм хулгайч гэдэг маяг юм хийгээд байна шүү дээ. Одоо энэ гадуур айгүйх тийм шантажны юм яваад байна л да хүмүүс. Тэгчлээ ингэчлээ гэдэг. Тэрэл ерөөсөө тэр болгон хүний хармын сэтгэл. Бөөгийн одоо би бөөхөн учраас бөөгөө л ярих гэдэг юм л да. Бөөгийн ёсонд бөөхөн хувцснараа бэлдээ явж байхдаа хармын сэтгэлээр бэлдсэн юм нь онгод нь хүлээж авдаг ам ардгүй юм. Тэгэхээр нөгөө ийм сэтгэлийн ийм цагаанаар бэлддэг юм байна л да. Тэгээ ямар хүнээсээ харамлж болтгүй юм гэсэн чинь тусалсан хүнээсээ юм харамлсан өөдөлтгүй нэ. Би танд нэг үе зөндөө тусалж илаа шүү дээ цаас. Тэгээ эргээ танаас нэг боломжтой үед чинь нэг мөнгө ч юм уу нэг юм ичингуу та харамлчих шүү дээ. Би танд тэг өнгөрчий гэтэл таны заяа хаагддаг юм байна. Тэгэхээр ер нь бас их тийм хэдхэн юм л харамлах ёстой юм байна. Өмнө их оронд харамж, үр хүүхдтэй харамж. Тэгээд бас нэг хань ижлээ энэ ч нэм байгалийн амьтан эргчин эмгчний харамж. Иймэрхүү юмн дээр бол байх ёстой юм байна. Гэтэл бол өөр зүйл дээр бол нэг тийм айхтар хармын сэтгэлтэй мөнгө ч юм уу ямар нэг юм чи өгж идэг, орж идэг, гарч идэг. Ямар ч хүн дээр очиод баяжуулаад ямар ч хүнийг хоосруулж идэг. Хармын сэтгэлээр буюу нулимстай мөнгө хэрэглээд хүний хармалж өгсөн мөнгө хэрэглээд өөдлөг хүмүүс зөндөө байна. Бөө юм болж байгаад нөгөө мөнгөний шүүх цагтаагаар авсан байна л да. Тэгээ нөгөөх нь яг дотроо үзээд зүхэд хараагаад өгчиж. Тэгээ нөгөө мөнгөө авч хэрэгснээс хойш өөдлөгөө байгаад би нүд. Тэр чинь утга нь бол тэр хүний сэтгэл шунал харам нулимс цус нүж бүх юм хорогдсон гэсэн үг. Байж болох бүх юм аа. Тэгэхээр хармын сэтгэл гэдэг чинь дотроо маш олон төрөл байх нь шүү дээ. Юу харамлах вэ гэдэг чинь их чухал. Зөв юм харамлвал зүгээр шүү дээ. Гэтэл тусалсан хүнээсээ ер нь өөрт нь тус дэм болж явсан хүнээсээ эргээд юм харамлахаар тэр хүнийх нь заяа харьдаг амны ишг нь хаагддаг л гэдэг. Зөв. Яг одоо нөгөө нэг би энийг яагаад асууж байна гэхээр одоо нөгөө нэг орчин цагт нөгөө нэг шантаж гэдэг юм айгүйх нэгдүгürt дэлгэрсэн байна. Хоёрдугаар тэр нөгөө нэг одоо би бинийгээ танихгүй ч гэдэг юм уу тэгээ компьютерийн цаана анаас ингээл ойлгохтаа мөнгө төгрөгийг ингээл авчлаа. Тэр өнгө юм болохгүй зөнгөөрөө орж ирсэн юм зөнгөөрөө л гарна. Зүгээр орж ирсэн юм зүгээр л гарна. Тэр хамгийн хүний сэтгэл хорогддог юм чинь эд мөнгөндөө. Хүн яагаад тэгвэл тэрийг чинь хөлс хөдөлмөрөд усааж олж байгаа шүү дээ. Тэрийн зүгээр нэг хүн аваад өөдлөхгүй. Тэгээ одоо энэ хүний энэ сэтгэлийн хармын сэтгэлтэй энэ ажил үйлсэн бүтээгээд баахан мөнгө авцсан ч юм уу янз янзын унаа тэргийн заруулаад юм уу энэ хүний сэтгэлийн хармын мөнгө хэрэглээд уруудсан хүмүүс зөндөө тухайн үед аюулгүй их мөнгөтэй болоод ажил үйлс бүтээгээд тэгээ эргээ тэр мөнгө нь өөрт нь нөгөө сэтгэлийн харам орцсон. Гай болж байна тий. Гай тэр бүр тэгээ тэр дотроос би нэг сонирхолтой юм ярил л да. Яг мөнгө гэдэг дээр ярив. Тэгээд хятад хүн мөнгөндөө маш их хорогддог гинэ. Бүр Монгол хүнээс илүү гинэ. Монгол хүн үр хөвгтдээ хорогддог юм байна. Яг энэ дэхтэй бүр нийтлийг барьж ярьж байгаа юм шиг. Тэгээ хятад хүн лөө ирсэн хүн бол өөдөлтгүй юм билээ. Ёстой өөдөлтгүй. Тэгээ хятадуудыг хараал гэдэг шүү дээ. Одоо хүртэл хийдэг. Хид хідэн хараал байгаа. Тэр дотроос хувхай хавирах шиддэг хараал гэдгийг. Ийм ухаар Монгол өнлөө. Бүр яс чин зайгаараа гэж хувхаараа гэж хараадаг. Тэгээ монголчууд тэрний домыг
эргүүлээд яаж хийсэн бэ? Богино хаврыг галд өргөдөг байсан байна. За. Тэр одоо тэр хараалыг хариулахын тулд богино хаврыг галд өргөдөг ёс. Тэгээд тэр богино хамгийн сүүлийн тэр богино сүүний хаврыг галд өргөдөг ёс байна. Галаас одоо галын тахилгнаас гадна. Тэгэхээр тэр хүний тэр ядад хүний мөнгө аваад адилхан ажил төрөл хийж л явсан юм шиг байна. Нөгөөдхөө залдсан юм уу? Одоо буцаач тэг нөгөөх нь тим юм хийгээ тэг юу ч болсон тийм тохиолдол байна. Бүр тэр нь 3 жил дотор ийм болоорой гэдээ ухаан хавраг шийддэг гэж байгаа. Тэгэхээр улс үнд систем болгон өөр ингэсэн дом зан үйлтэй хүн гэж хаана байна тэр газар л харам гоныг баяр баясгал ганцхан монголчууд итгэл үнэмшилтэй биш шүү дээ. Зөв жишээ бол ярихад Хятадууд бүр их байгаа хэрэг. Тэр нэг хятадын нэг комеди нэрэд байдаг шүү дээ. Хятадууд бүр мөнгөний бурхантай гэж байгаа шүү. Тийм ерөөсөө тэр чинь мөнгө шүтэж шүү дээ. Тэгэхээр чин тэр одоо улс одоо монголчууд ч юм бол бас тийм биш юм байна. Манайхан ч юм бол бас их өвөрмөц арт юм байна. Жохоо хөтлөө дөрвөл тэг нэг тэр мэр сайн биш. Нуруу тухтай газар байж ивэл тэгээд. Тэгээ өөр хөлтөд нэгэ байж ивэл тэг хөлтөдтэй санаа зовдөг. Тэг яг хөө мэдээж хүний амьдрал мөнгө хэрэг болвол яг. Тэгтээ нөгөө яг тийм одоо хятад хүн шиг тэгж учиргүй монголчууд ярьдаг. Мөнгөө нуугаад арайч өгчдөг тийм биш. Хятад хүн бол ерөөсөө дээр үед одоо 5 буудал 7 буудлын динжимэн гавцаач хожанэр их байсан шүү дээ. Тэгээд эдгээр чинь байшингийн нуурахаар мөнгөнд дэвсгэртүүд ямар ч юм мэдээгээр гараа өстө 10 хэдэн жил юм. Тэгвэр хөвгтөж өгөхгүй нуугаад тэгээд тэр нь хожим эвдрээд гарч ирж байгаа. Тэгэхээр чинь тэр хүний хармын сэтгэл гэдэг юм юунд орсон байна? Тэрийг лавж болтгоо. Тэгээд тэрэнд нэрээсээ хүний тэр сэтгэл. За тэр хармын сэтгэлээс үүсэл хараал юм үүснэ. Тэгэхээр хүний хармалсан жаахан чин битгий хэрэгэл. Тэгээд энэ бөөгийн ёсонд хүний тэр сэтгэлийн харамгүй юм хаана байдгийг гэсэн чинь овооны мөнгө байдаг гинэ. Үнэхээр харамлаагүй үнэхээр зориулж тавьсан учраас тэр овоо тэгээд бөөгийн ёсонд овоо талуул баяжиж онгод талуул хоосорно гэж үг байдаг гинэ. Тэгэхээр харам бол ийм онгод тална гэдэг чинь онгодыг хоослохыг хэлж байгаа. Тална гэдэг чинь тоног хоослно. Тий. Онгод гэдэг чинь одоо хүн алж хүрээ талах гай юу гэж үг байдаг биз дээ. Тий, хүрээ хоослохгүй юу. Тий, тална гэдэг чинь тон нь хоослно гэсэн үг. Онгод хоослно гэхээр нөгөө нэг онгодын асар масар үгүй ярьж байна. Би танаар өчнөө юм хийлгчээд удлаа амлаад алга болчвол тэр онгодыг талж ийн гэсэн үг. Хоослоод явчихж шүү дээ. Тий, тэгээд энэ хуучны хэлц үгнээс яг энийг заавал хүмүүс нарийн ойлгоод яах. Овоо тална гэдэг чинь овооны мөнгө аваад гармалцахыг л хэлж байна. Төрийн сүлдийг тэгж газарт ч бас хайж болохгүй хаа. Хамаагүй тий. Монгол төрийн сүлд гэдэг чинь бас нэг учиргүй шорон дээр хөвтчихиж болохгүй. Овооч гэсэн арай өөр статустай гэх юм, арай өөр байр суурьтай. Тэгэхээр хүндэтгэлийн юмд бол хадаг яндарл байна үхэхээс Монгол төрийн сүлдийг бас тэгж газар гიშгэж тэгж шороо тоостой хайлж болохгүй. Тэр хүнд бас төрийн сүлд гэж юм байна шүү дээ. Тэгэхээр төрийнхөө сүлдийг аваачаа тайжиж гин гэсэн үг. Яг зүгээр овоонд харамгүй сэтгэлээр тэг овоо талж болно гэж хэлж байгаа хүн. Тэгэхээр дээр үеийн хүмүүс буруу юм ярихгүй шүү дээ. Тэгээд овоо талуул баяжиж онгод талуул хоосорно гэдэг чинь цаанаа утгатай овоон дээр хамаагүй юм битгий тавиарай гэсэн санааг л хэлж байгаа шүү дээ. Тэр хүн харамч болно гэдэг чинь томтггүй адын сэтгэл юм. Зүйлдээ тийм харамчийн далаан зовлон гэдэг бүр тийм байна. Нөгөө сүултээ хүүхдүүдээсээ юм харамалдаг. Тэгээд хамгийн сүултээ нөгөө эдсэн хоолныхаа үлдэгдлээ харамалдаг гинэ. Тэр юм бүр домог байна л да. Харамчийн далаан там гэдэг. Цогсэрч өгч. Яг хөө тийм нэг эмгэн л байсан юм байна. За. Дарахтын нутагт. Тэгээд харамчийн далаан там гэдэг бүр тэр газар байна л да. Тэнд очихоор хүн хоосордог гэд буудаггүй. Тэр ерөөсөө сүултээ тэр хүүхдүүдтэй хонсон хоолоо хүртэл асахаасаа харамл цуглуулад тэгээд тэгж үлжирч өгсөн байгаа. Тийм харамчсан. Хайрын санагдаад байна шүү дээ. Хүүхдүүдтэй ч юм өгөхгүй идээд мах зулгаачаад нохоод ч ясаа идэгөө тэгээд гэртээ ингээд шавхруугаас хайж. Тэр чинь нэг төрлийн ад шүглж ийн гэсэн үг. Тэг бүр тэгээд тэр газараа өнгөрөө тэгээд тэр газрын тийм гай үлдээ тийм хүн амт мал буудаггүй. Тийм юм байна. Яг зүгээр энэ хуучны л нэг тийм жижиг яриа. Домгийн чанартай тий. Домог биш. Бодит яриа. Тийм. Тий, бодит яриа. Тэгээ тийм манай харамчийнхан гэл нэг
Тий. Хошин жог байдаг шүү дээ. Тэр шиг тийм хармын 7-5 гэдэг. Тэгээ 7 тийм там таймдэрдэг насан турш та. Ээл энэ миний юм авах гэж байна уу? Энэ надтай найзлахтай энэ надаас юм зулгаах гэж байна уу? Энэ надаас үг унгаах гэж байна уу гэдээ бүр тийм харамж болдог. Тэгээ тийм хүн бол насан туршдаа өөдөлдгүүл гэдэг юм л. Тэгээ ер нь баян хүн гэдэг чинь өгөөд хоосордоггүй. Ядуу хүн гэдэг чинь цуглуулад аваад баяждаггүй хүнийг л хэлж байгаа юм шүү дээ. Тэгэхээр чин тэр өглөгч тустай хоол ундаа хувааж иддэг юмыг наантай цаантай байдаг амьдрал чинь ялангуяа эр улсуудад эрэгтэй хүн бүр тэр тусмаа эрэгтэй хүн харамж байх муухай гин. Хамгийн муухай юм. Болж игэл эр хүнд бол тийм харамж зам бол байх ёсгүй гэж байгаа. Яг хөө эмэгтэй хүн бол байгалийнхаа зөнгөөрөө бас нэг тийм юм хурааж хөрөмтлүүлдэг, захиран зарцуулдаг ухамсар байгаа учраас нөгөө нэг одоо үр хүүхдэд төрүүлж өсгөх учраас дараагийнхаа өсчихгүй ядарчихгүй гэдэг хуваарлт өгдөг учраас байгалийн эр хүн ан хийгээд ирээд сайхан харааж өгдөг. Тий. Эрэгтэй хүн тийм харамж өгдөг. Тий харамж ир хүний эд тогтдоггүй гинэ. Тэгээд даллагны утын тэр нэг домгон дээр харамлал юм хийгээдсэн чинь хулган даллагны утыг ухацсан байсан гэсэн. Тэр юм бүтэхгүй хүнд үзүүлсэн чинь уутны чинь сав язаар цаарсан байна гэд итгэж өгөхгүй очиж утсан чинь хулган ухацсан байсан. Тэр юм харамлна гэдэг чинь тийм үйлдэл байхгүй. Тэр болж игэл бас юм наанта занта өгөө аваатай амьдрал чи баян штэ. За энгийн хүнд одоо зөн совин гэж юм байна уу? Байлгүй яах вэ? Мэдээж. Бөө хүнд бол одоо зөн совин онгод тэнгэр гэж байж байгаа шүү дээ. Тэрэн шиг яг энгийн хүнд одоо би бол одоо бөө биш дээ. Тэр зөн бүх хүнд байна. Энгийн хүнд байтугай амьд бүх амьтан организмд байна. Газар хөдлөх гээд ирэхээр загас тогтдгоо. Би загас их тийжэдэг хүүхэд байсан. Ингээд суурин дээрээ тогтгоо ичдэг. Ингээд хоёр тишээ холбилцоод иддэг. Тэрэн шиг тэр байгалийн зөн гэж байна. Тэр байгалийн амьд амьтан амьд организм амьд хүнд байдаг зөн хүмүүст бас адилхан байна. Гэхдээ одоо амьдтих илүү. Биднийх одоо жоохон багас нөгөө матери хэрэгцээ их болоод нийгэм шид ирэхээр бидний оюун санаа жаахан зөн чадвараа алдаад одоо хуучны улсууд чинь одоо их холыг харж илаа шүү дээ. Тэгээд ийм тод гэрэлгүй ид чи их харанхуй цай харна шүү дээ. Одоо чи нэг юм тод гэрэлтэй болохоор тэрэн шиг нөгөө зөн чадвараа бид нар алдаа л байна. Тэгэхээр тэр зөнгөөд дагаад бидний энэ ухамсар бас дороод чийдэг байхгүй. Янз янзын буруу юм шүү дээ. Энгийн хүний зүүн байна. Тэр зүүн хэдхэн юм дээр их гардаг. Их хүн үр хөвгтэй одоо зөгндөг гин. Хүний эцэг их яг мэддэг гинэ хөвгтэй. Энэ нэг л биш вэ. Чиний ихний зүүн энэ. Хоёр дахь нь хүн гэдэг нэг болохоо байгаагаа хинээс ч асуулахгүйгээр өөрөө мэддэг гинэ. Би нэг л болчихгүй. Гэхдээ тэр лам бөө аль нь л ч явахгүйгээр гинтхэн л ингээд дотор нь хэлдэг гинэ. Би нэг л биш. Нэг хүнрүүл явъя. Ламд тийм үү бөөд тийм үү. Яг энэ зүүн бол чамаа өдөрдөж идэг гинэ. Чи ингээд долд ухамсар чинь болохоо байвал тэр зөнгийн чинь бид нэр арай нэг шинжлэх ухаан талаасаа бол далд ухамсар гэж нэр өгöd байгаа. Хүний далдын ухаан. Тэгэхээр бүх юмд байна. Энэ зүүн чадвар нь тухайн төвшин өндөртэй буюу арай илүү болоод ирвэл нөгөө өөрөөсөө гадна өрөөлийг мэдэрч эхэлж байгаа. Энгийн хүний зүүн бол ер нь нэг өөрийнхөө нэг радар биш тийм нэг өр хөөхд. Гэтэл нөгөө арай дэшээ зөнтэй болоод ирэх юм бол гэрээс гараад гэдэг шиг эсрэг хүнээс зүгнээ тэрийг бид нар томьёолохдоо үздэг хардаг хүн гэж. Тэгээ тэндээсээ юм гүйчихэд асуугаад байгаа шүү дээ. Ламбо миний нэг үзэх. Тэгэхээр энэ зүн бол одоо юу гэдгийг нэг тийм хөгждөг ч юм уу унтардаг гэдэг биш. Хүнд ингээд заяадаг юм байна. Заяана. Тэгээд анханасаа тийм ерөнхий зөнтэй хүн бол насан турштай зөнтэй байна. Тэрийг хаагаад чирэг хаадаг ч юм биш. Нээдэг ч юм биш. Одоо энэ нэг бөөгийн ёсон нэг милми хаан нээн гэдэг нэг юм яриад байна л да. Тийм бид юм уу? Гэхдээ одоо яг үедээ хүний далд нүд гэдэг чинь
одоо дотор нүд гэдэг чинь сэтгэл доторх нүдийг хэлж байгаа. Тэрийг шашны ясанд төсөөлөхдөө хүний энэ бэлгийн мэлми буюу энэ оюун санааны хүрд гэдэг утгаараа хүн оюун ухаанаараа дараагийн ертөнцийг харнаа гэдэг санаагаар Бурхны гол нүд зурсан юм байхгүй юу да. Тэгэхээр ингээд хүнд ингээд 3 нүд байна л да. Эхний нүд нь та бит хоёрыг шууд орчлон харж байгаа нүд. Хоёр дахь нүд бол та нүдээ ханаад амьдралаа төсөөлөх, харах. За би энийг уулыг нэг давн чадах нүггүй юу гэж бид нар дотроо хардсан шүү дээ. Энэ нүдийг хэлж байгаа. Энэ бэлэг оюуны нүд. Тэгээ энэ нүд нь сохорцсон хүнийг монголчууд харлаган гэдэг байхгүй юу? Энэ нүдийн биш. Одоо чи сайн хүнээ таньсангүй те харлаган байна да гэдэг шүү дээ. Тэгэхээр бидний энэ арга ухааны нүд бол энэ хоёр нүд. Бэлэг оюуны нүд бол бидний доторх сэтгэлийн нүд. Би энэ бүсгүйтэй ханилан суух ёстой. Үнэхээр энэ сайн бүсгүй мөн үү гэдгийг ингээд нүдээ ханаад гэдэг шиг дотроо харцсан байна шүү дээ. Би сайн хүнийг мэдэж байна. Энэ бол бэлгийн нүд. Энэ нүд сохрох юм бол хүн сайн хүнээ таньдаггүй, дандаа буруу юм ойлгодог. Тэгээд харлаган байна гэж хэлдэг гэнэ. За 3 дахь нүд нь юу вэ гэсэн чинь 4 талт гэж юм байдаг гэнэ. За 4 талт. Тэр 4 талтыг юу гэвэл хүн сохроод 2 нүд юм харахаа байж энэ да. Тэгвэл яаж энэ орчлонд амьдрах вэ? Тэмтчиж амьдрна. Алганы уул, алганы энэ алга, хөлийн уул. Энэ дөрвийг 4 талт гэдэг юм. Тэгээ хүн энэ 4 талаараа ингэж мэдэрч харж барьж явдаг. Тэгээ ингээ хүний орчлонгийн 3 нүд гэж энэ 3-ыг хэлдэг. Тийм учраас хүний энэ алга уул ариун байх ёстой гэж ярьдаг юм. Тэгээ бид нэр хувь заяагаа алгаа тэнэлгэж хүнд үзүүлдэг нь шүү дээ. Хүүхдийн алгыг тэр болгон хараад идэггүй заяа харна гэдэг. Энэ хоёр гараараа амьдралыг бүтээж байгаа учраас тэгээд тэр зурхаа судалт чинь алганы хэв уншдаг айхтар хүмүүс байна уу? Байна. Тэр ирээдүйг бүх юм уншиж байна. Тэгэхээр энэ 3 талт 3 нүд гэдэг юм орчлонд хүнийг 3 нүдтэй байдаг энэ хүн. Аргаа бараад нүд сохроход хүн гар хөлөөрөө тэмтрээд модуу чулуу юу. Тэгэл амьдрын шүү дээ. Тий. Одоо хэмбэ хоолоо мах уушгүй гэдэг шиг ийм нарийн учиртай байдаг юм. Тэгэхээр бэлэг оюуны нүд гэдэг юм одоо цагт байхгүй болсон. Тэгэхээр нөгөө бие бинийгээ таних, сайн ханижлээ танихгүй байх, сайн нөхрөө танихгүй байх, сайн нөхрөө сайн хамт олноосоо нүүр буруулах, үнэн чинь зөв зүйлээс нүүр буруулах, худал хуурмыг харах. Энд чинь нөгөө бэлэг оюуны нүдгүй болчиход байна гэсэн үг. Бид нэр яагаад байхгүй болж байна? Энэ ерөөсөө энэ матери хэрэгцээ буюу одоо хүний энэ биологийн хөгжил чинь юу яаж штэ одоо муудж штэ. Одоо уучин бол их холын юм сонсдог бол одоо их чанга чимээний дунд ойрын юм сонсдог болж байна. Хүүхдүүд багасаа нүдний хараа их муу төрж байна. Дээхэн үед одоо их сайн хоньмал хардаг холыг ингэж ширтдэг. Тэгээд өглөө болгон уулын орой сайн харж явах хэрэгтэй. Тэр хамгийн сайн зүйл. Энэ юм холын бодолтой болно. Хоёрт нүдэнд их сайн. Тэхгүй бол одоо ингээл хүмүүс уламл чанаргүйжээд байна. Уламл амин бүх биш болж байна. Уламл хямдхан байна. Тэр уучлах, өршөөх, тэр хийгүү зан гэж юм байхгүй болж байна. Заавал нэгнийхээ мууг үзэж байна. Алцах гал гэдэг. Ерөөсөө нэг юм хоёр машин хоорондоо шүргэлтсэн байна. Үгүй яах вэ? Нэг очиргоо зад мөргөлдөг бол ир улсууд нэг нь уучлалтгүйгаалаа тэгэл сална л тэрний хооронд цагдаа зэрэглэх дуудаал нэгнийхээ мууг үзгээл элдв ангаан гаргаал. Ер нь бол тэгээд энэ дээр бол хүний энэ дотоод чанар энэ хүний мөн чанар, энэ өс чанар гэдэг юм чинь баг багаар хайлаж үгүй болж ийм болж энэ өнгө гэдэг юм амьдралыг эзэлж гин хүмүүс үнэн юм ойлгохыг хүсгээ байж гин ном уншихыг татгалзаж ном дотроо эрдэм номын юмнаас татгалзаж гин хүн хялбар аргаар амьдрах арга замыг хурд төргий олж гин гэхээр бидний энэ оюун санааны хүч чадал мөхч гин. Гэхдээ энэ нэг юм унаад буцаас сэргдэг тийм тавтамж байд юм. Удахгүй сэрхэлэх тий. Одоо 100 200 жилүүл гэж яригдах байх л та тий. Тийм ба. За дараагийн асуулт тэнгэр гисгэн гэж юу юм бэ? Тэр одоо маш олон өргөн жаймар халуун баг чинь тэнгэр гисгэн гэдэг чиг олон утга өгүүлэхтэй шүү дээ. Тэгэхдээ монголчууд эртний үед тэнгэрийн гисгэл гэж юмд бол бат итгэдэг байсан. Тэр дээд оюун санаа бол тэр үнийг үгүйсгэж үгүй хийн гэсэн үг. Одоо ер нь бол
амнаа л гэсэн. Өө тэгээд тэр чинь утгатай шүү дээ. Муу нүгэл хийсэн хүнийг тэнгэр гисгэн гэд хэлсэн байхад тэр тэнгэрийн оюун ухаан дээд хүч тэр хүний оюун санаа бүх юмыг үгүйсгэн устгасныг тэнгэрийн гисгэл гэж хэлнэ шүү дээ. Тэнгэрийн гисгэл хэдэн үе яваа шүү дээ. Үе явна. Тий. 9-10 үе явна шүү дээ. Тэр дээд тэнгэрийн гисгэл. Тэгээд хамгийн том хүчил ер нь гисгэл. Тэнгэрийн гисгэл. Тэгээд тэр хааны алтан төрийн жолоороо боолын хүүхэд шургалах гэж ах トゥ хоёрыг хооронд нь худлаа хэлүүлж Монгол хааны дүүгийн цаазлуулад тэрийн мэдээ тэнгэрийн гисгэл өртөөд тэдний ураг төрлөөгүй болж энэ алхахын төрд одоо буруу сансан учраас тэнгэрийн гисгэлгээ тэр бүхэл бүтэн ураг төрөл удамтай нь тэнгэр гисгэлсэн гэж байгаа. Тэгээ тэр юу устсан гэж ярьдаг тийм юм байна. Тэгэхээр энэ чих олон утга учиртай. Тийм байх л та. Тэнгэрийн амьтан их одоо алж ядвал тэнгэрийн гисгэл юунаас шалтгаална? Төр засгийн тэнгэр юм уу? Одоо тий оюун санааны тэнгэр юм уу? Байгаль ээжийн тэнгэр юм уу? Тэнгэр гэдэг чинь хүндэтгэлийн буюу хүч чадал, оршин буу тэр хүч чадлыг хамгийн дээд нэр томьёогоор хэлсэн хүндэтгэлийн үг. Одоо нөгөө нэг төлөөлүүлж хэлсэн үг. Түүнээс үн тэнгэр гисгээд орж ирээд нурж орж ирээд тэгээд одоо бүсгүй хүнийг их гомдоогоод ээж мэжигээ их гомдоод нулимсыг барсан хүн эмэгтэй хүний тэнгэр гисгээгээд тэгээд бүсгүй тэнгэр буюу одоо шашны хил зүгэнд л байдаг юм л да охин тэнгэр гисгээсэн байна гэ. Тэгээд насандаа их ядруу эмэгтэй хань жилгүй ганцаараа явж байгаад өнгөрсөн тэр чинь тэр олон эмэгтэй хүн гомдоогол тэр тэнгэр гисгээж ш тэр. Тэгэхээр тэнгэр гэдэг чинь хүнд буюу энэ бүх ертөнцид амьтаа амьгүй бүх зүйлд оршин буу тэр нэгэн тэтгэж байгаа хар хүчийг хэлж байгаа юм. Тэрийг монголчууд томьёолоод ийм мундаг зүйл байдаг юм байна. Энэ амьд байгалыг тэтгэдэг тэр шашин, шүтлэг, бурхан, дахил, хүн, бөө, лам бүх юмыг тэтгэдэг юм байна. Хязгааргүй том зүйл уудам төлөөлөл гэж тэ энийг монголчууд мэдээд тэр тэнгэр гэж юмыг шүтэн дахиж дээдлэн ирсэн. Тэгээ түүнтэйгээ харьцдаг тэрнээс ямар нэгэн мэдээлэл дамжуулаад бусдтай зөв арга замаар мэдээлэл хүргədгийг бөө гэж нэр өгсөн байна. Энэ бол бөө. Тэр дээд тэнгэрийн мэдээлэлтэй уншиж штэ. Тэгэхээр тэрний гисгэл бол бүх юмд оршино. Тий. Газар ухад газар лусын тэнгэр гисгэн. Өр хөхтэй гомдоо бол үрийн тэнгэр гисгэн. Ингээл одоо явна да. За. Хөвөлтэй байна. За ямар ч төсөөлөд үзээрэй. Ямар ч шүтлэг бишрэлгүй хүн байлаа. За. Ямар шашин шүтдэггүй, ямар нэгэн үзэл баримтлал шүтдэггүй, тэгэл ерөөсөө ямар шүтлэггүй. Одоо тийм үл итгэгч гэж ярьдаг шүү дээ. Тийм үл итгэгч. Ийм шашин шүтлэггүй, шүшиг бишрэлгүй хүнд яг бөөгийн талаас хамгийн аимшигтай зүйл юу вэ? Тохиолдож болох. Үгүй одоо тэгээд энийг сонин асуулт байна. Шүтлэггүйгээл одоо дээр үед нахын амных нь ёс мэдэхгүй өндөр халддаггүй маа гэл бөө ламд уу удмаар хараалах хүмүүс зөндөл биш шүү дээ. Лам аваачиж буудаад өдлөг ус зөндөл шүү дээ. Бөө балаад бөө буудаад бөө алаад зөндөл биш шүү дээ. Тэр иргэсэл гээд тэр дарахтын цаадангийн алдартай бөөг ачиж авч яваад өвлийн хөдөнд данд иргэсэл гэж зайринг ногоо малгатнууд одоо нөгөө өвсгөлийн үед их юм. Тэгээд нөгөө чинь энэ гар ороо нь хөлдсөн байсан юм усгүйгээд. За. Тэгээд тэр нөхрийг харахтаа одоо тэрний тэр юу гэдэг нөгөө түүхэн YouTube дээр байгаа шүү. Нэг гой подкаст гэдэг юм уу юу гэдэг одоо тэр зохиол хийжээ. За нэг тийм юм байна. Нэг юм баг. Тийм юм байгаа. Тэр номон дээр ч үгүй сүүлд энэ залуучууд ингэ уншицсан байл. Тэгээ тэр бөө иргэсэл зайрингийн хараалаар хідэн үеэрээ зовсон. Тэгээ иргэсэл зайрин би чамайг тэгж их одоо удааж амархан өхөхгүй гэсэн гэж. За. Тэгээ тэр бол яг нөө шүтлэггүй учраас ёс мэдэхгүй өнд яр халддаг юм аа. Надад хамаагүй. Тэгээ нөгөөдхий чинь яргалаад хамлаад наашаага хөвсгөлөөс наашаа л авчирсан юм шиг. Тэгээд 13 нь хөлдөөд бүр усгүй зэр усан тусч ийсэн гэсэн. Тэр нөгөө нэг ногоо малгай тий. Иргэсэл зайрин. За. Тэгтэн иргэсэл зайрин хэлсэн гэсэн. Би чамайг их гисгэнэ. Тэгтээ чи маш их удаан гисгэж
үр хүүхдийн гарт өгөргөн хосорж өгнө гэж хэлсэн. Тэгээд тэр чинь сүүлдээ би одоо уншихад энэ Динжимэн гавьцаа ирсэн юм ааши. Тэгээд хүүхдийнхаа гарт өнгөрсөн л гэдэг юм л архиуж байгаа. Тэгвэл ногоо малгаад. Тий. Тэгэхээр ингэж амар айхтар шүтлэггүй байлаа гэхэд бүр ингэж хүний тэгэхээр шүтлэгтэй шүтлэхгүй хамаагүй адилхан л тэр. Ер нь бол одоо шүтдэг ч бай шүтдэггүй ч бай. Мөн тэр хар хүчийг дийлэхгүй шүү дээ. Очоод наалтчихсан бол тэгэл авралгүй. Тэр чин тэр байгалаас гарч байгаа. Өөрөө нөгөө нэг юм шүтгэхгүй учраас очиж хараалыг нь хариулвал хүн дээр ч очихгүй, тэрэн дээж идэхгүй тэгэл хорлогдол яваад хана тий. Хорлогдохоор барахгүй юм бол шүү дээ. Аюултай тэр хуучны бөөнөр бол аюултай тэр бөөгийн шарыг хорыг ухаж төнхөж мууг үзээ тэгээд хідэн уюудмаараа баларсан улсууд байна шүү дээ. Лам хуурга талгаа тарихгүй буудаж алаад үр хөвгт нь хөдлөөгөө. Тэгэхээр чи ерөөсөө тэр шүтлэггүй гэж битгий яар. Тий. Ерөөсөө тодорхой хэмжээнд тэр аюултай хүчтэй зүйлүүдийг ерөөсөө тэгж хөндөж болохгүй. Одоо шүтлэггүйгээд энэ янз янзын мод бут тайраад идэг. Надад шүтлэггүй би бол ус авдаг гэдэг. Тэгээд өөр хөвгт нь өөдлөхгүй шүү дээ. Тэр чи амьд хүн л бол чамд нэг тийм хар цагааны долгион явж байгаа байхгүй юу? Чи тэр хар долгионыг хураагаад байна гэсэн үг байхгүй юу? Юм болгоныг болно бүтэн. Та номтой хүн таарсан ч та ивэгээрээ шүтгэхгүй ч гэсэн ингээд нэг сайхан яг нь шүтлэггүй ч гэсэн ингээд та ивэгээрээ та бас нэг зам бодчоорой ч гэдэг юм уу. Тэгээд ингээд бүх юмыг сайхнаар бодвол тэр хүний биеинд байгаа цагаан энергийг өөртөө хурааж ийн гэсэн үг. Тэг үүс бүтэн. Бөөч ямар ч хүн хар цагаан хоёр тийм туйлтай л байна л та. Тэр хар цагаан хоёрыг харын л өөртөө хураагаад байна шүү дээ. Зодоод ч юм уу мууг нь үзээд. Тэгэхээр ямарваа нэг юмтай сүргөөр харьцуул тэр хар энергийг биедээ хоригдлуулна. Тэр нь одоо бидний хэллэгээр бол хараал, ерөөл, усын хорлол, гомдол, цөхрөл гэж яриад байна. Юм болгоныг очиод магтаал, сайхан байна, сайн байна, мундаг юм за чи болно доо, сайхан мул хад бай. Адаглаад бурхан шашны газар очисон ч хэдий шүтдгүү ч гэсэн итгэж үнэмшиж гар хөлөө авсраад бөөдөр тааруул шүтдгүү хийж болно. Тэгтээ нэг та бас нэг бидний төлөө залбирж байгаараа чи тийм үү тийм хүний нэг юм цагаан ямиг цагаан тосын шахах хэрэгтэй байхгүй. Цагаан энергийг өөртөө хоримтлуулсан хүн бол ядаад нэг тийм муу юмтай зууралддаг. Тэгээд хар юмтайгаа л нөхцдөг байхгүй юу. Тэгэхээр миний бие тэр их хар энергийг гадуур явж явах тэр гадуур байгаа хар энергийг таталцчихийдэг. Тэгээд би зүгээр байхгүй овартороо хөл гар өвдөөл тэр олон архичин дотроос над дээр л гүйжир зодолдоод ч юм уу ингээл гай үсрээд шүү дээ. Тэр чинь миний дотор байгаа хар юм хүрээлэн бүү хар юмудаа дуудаж идэв хүн. Тэрийг бид нэр гайтна гэдэг байна. Цагаан энергитэй их сайхан юм боддог бол тэр хүрээлэн бүү цагаан өөртөө адилхан цагаан юмаа дуудана. Тэгэхээр би атсаста амны ишгтэй юм яг явж юмтай таарлаа. Би ер нь хацтай юм айгүй гой хүнтэй учирлаа ч гэдэг юм уу. Тэгэхээр чинь ерөөсөө тэр хүний бие орчлон хорвоогоос хар цагааны алийг өөртөө татах уу? Цагаан ямын татвалын хорвоогийн бүх цагаан юм байдаг юмтай л харилцаад байна. Хар цагаан хоёр юм чинь хараа цагаанаар татчих. Зөв. Зөв. Энэ тэгэхээр мэдэх ёстой л мэдхээр барахгүй юм чинь. Утгыг ойлгож байна. За тэгвэл сэргээр шүтлэгтэй хүний хувьд за тэр дундаа бөө шүтэж яваа хүний хувьд тохиолдож болох хамгийн аимшигтай зүйл юу вэ? Одоо саяны тэр шүтлэггүй хүнд тохиолдож болох аимшигтай зүйлийн талаар хэлсэн. Одоо шүтлэгтэй хүний хувьд би ярина асуулт ойлгосонгүй. Одоо сая нөгөө хоёлаа ингээд ямар шүтлэггүй хүн одоо ингээд нэг тохиолдож болох аимшигтай ярьсан. Одоо тэгвэл шүтлэгтэй тэр дундаа бөө шүтэж яваа хүний хувьд одоо бөө биш тий бөө шүтлэгтэй хүний хувьд тэнгэр шүтлэгтэй хүний хувьд тэр тэнгэрийг бөөгийн тэнгэр өөрийн үнэнчээр шүтэж урваагүй шүтсэн тэр хүнийг өмөрдөг гинэ. За. Тэгэхээр тэр их айх тэр тэнгэртэй хүнтэй муудаад тэр тэнгэрийг гисгээдэг гэж байгаа. Та нэг сайн бөө дээр очиод олон жил бөө шүтцсэн бэ. За. Би нэг тантай нэг 8 хийх гэх таны залдаад гомдоочлоо шүү дээ. Тэгээ та бөө дээр очиагүй ч гэсэн ингээд гомдоод сэтгэлээр унаа надад уурсан да. Тэгэхэд таны тэр харсан тэнгэр намайг ирж хорлдог гэж байгаа байхгүй. Таны өмөрж ин да. Өөрийнхөө юмыг мэдээж дээ. Тийм тэгэхээр чин тэр хар хүч гэдэг юм чин ийм л юмд оршиж байгаа. Ерөөсөө л энэ
оюун санааны дайн, бие сэтгэлийн дайн өндөрлөгдөнө. Хин өчтөний наршин гэдэг утганы. Тэгэхээр их мундаг чадaltaй эрдэмтэй хүний даалтанд бөө шүтээд явж исэн хүнийг очиод оролдоод зохид зодоод гомдоогоод илдвэлчлээ шүү дээ. Тэгэхэд таны шүтдэг тэр тэнгэр таныг ирж өмөөрн тэр хүнийг эсгэдэг гэж байгаа. Тэр бөөдөр очисон очоогүй. Очоогүй. Бөөдөр очиж бөөлөөсөн. Тэр чинь сэтгэлээрээ холбогдчихж шүү дээ. Намайг одоо ингэж зовоолаа. Та надад туслаа, би тантай уулзч чадаагүй нэ. Тэгээ ингээд тэр сэтгэлдээ тэр бөөгийн тэнгэрийг дуудаад гэтэл тэр хүний буруу биш бол тэр хүнийгээс үнэн хүү мөрдөг гэж байгаа. Тийм аюултай. Тэгэхээр чи хүний итгэл үнэмшил гэдэг юм тийм хүч шүү дээ. Хүний итгэл гэдэг юм чинь итгэлээ алдвал сүг бол, сэтгэлээ алдвал бүг болно. Ер нь итгэл үнэмшлээ алдах юм бол тэгээд энэ амьдрал хүртэл утгагүй болно. Тэгэхээр ямар нэг юмд итгэдэг хүний тэр агуу хүч гэдэг юм эргээд тэр хасар их биедээ долгион хар энерги хар хүчийг өрөмтлүүлсэн байна л да. Тийм ээ. Та одоо тэнгэрт мөргсөөр байгаад. Тийм ээ. Тий. Тэгвэл ер нь бол үнэн зөвөөр яг шүтэж бишийг бол үнэн зөвөөр сайхан шүтээ биш. Би түүхэн тод том жишээг нэг ярих уу. Эзэн хаан Тэмүүжин тэнгэрийг тэгж их шүтэж байгаа тэр хүнээр оролдоод дэлхийн тал донслоо биз. Тий нэг л ойлгож байгаа. Биш агуу итгэжсэн агуу тэр хүчрхэг тэнгэрт мөрөгжсэн хүнийг Тэмүүжин буюу бидний их эзэн агуу хааныг өөхөд бахаас нь ахуулж хоргоосоор агаад дэлхийн тал донслоо биз. Тэгэхээр чин тэр хүний дотоод тэр хүч хар хүч хуримтлуулах юм гэдэг чинь эргээд дэсрээд би ирүүн үсэрнэ. Би маш их энэ уул ус бурхан дахилж юм юм шүтчихий. Надад асар их хар гэхэр муу гэсэн үг шүү. Тийм хүч ярьсан биш. Би таныг очоо явраад намайг та ирээд явраад цохоод байл. Би дургуутсан ундууцсан шүү. Тэгсэн мэтлээ нэг амар хараад өрөөхгүй шүү. Хараад өрөөхгүй зодохгүй гэсэн дээ. Тийм тэгэхээр та миний сөрөг юмыг л хөдөлгөөд шүү. Одоо жоохон шинжлэх ухаан ярил л да. Тэгээ тань тэр миний хар цугларсан тэр бөөн хүч тань руу өсрээ цохоод орчиход. Тэр нь бол нэг тогтоол усан дотор байгаа юу болонгортой тогтоол усан дотор байгаа чулууг ингээ хөдлөхлөөр нэг ингээ тий бужигддаг штэ. Гэхдээ тэрийн шиг тэгээд ингээд бодоод үзэхээр тэр хүнийг ингээ цохоод янз янз болгоход та бие чинь өвдөндөө дараа. Тэгэхээр бид нар ингэж эцэст энийг хил амтай хэрүүл хийсэн чи өөдлгөө ээжлээ гэдэг. Нөгөөтгөн дотроо угтай бол яар хил ам хийгээгүй. Зүгээр тэр их гойдл ингэсэн боловч. Тийм тэгэхээр тэр их одоо харизмтай, итгэл хүчтэй, тэр их дотоод сэтгэлтэй маш их тэнгэрлэг, бурханлаг тийм дотор хүчтэй хүмүүсийг ер нь битгий оролдог. Тэдний дотор маш их инерц явдаг. Нэг байтах нийтээр нь тижээж авч явах хүч чадал. Амьдрах оршихуу. Тэр чинь ганц нэг юм биш бүр дээд доошоо бүх юмд итгэж штэ. Тэгээ тийм их сэтгэлийн хар хүч тэнхээ инерцийг цуглуулсан хүнийг очиод оролдоод тоглоод яжлаад дарамжлаад хахаар тэр хүний биед хураагдсан тэр цэнийг чинь нөгөө хүнийг очиод цохно үстэй. Тэгэхээр нөгөө хүнийх нь үйл хэрэг нь бүтэхгүй ч юм уу өвдөж зовно үстэй. Тэгэхээр дараа нь бид нар тэрийг нэрлэхдээ энэ хил амтай байлаар энэ хол яваараа маргалтцсан чи ингээд энэ мө хараачлаг угтаа бол хараагаагүй гэж болно шүү дээ. За буйнараа болог гэсэн ч удаагүй. Тий. Тэгэхээр чин ийм очир байна. Аюултай юм байна. Тий. Дөрөлдсөн улаан гал руу очиод гараа заавал дүрээд төлөх хэрэггүй байхгүй. Тийм ээ. Тэр шиг тэгж сэтгэл нь дүрлзэж амьдрахын төлөө итгэж үнэмшиж тэр их агуу хүч тэнхийг амьдрах га тэр олон хүнийг тижээж байгаа их ухаантай олон хүн залинжуулж яваа бусдыгаа гэсэн сэтгэлтэй тийм хүмүүс чинь сүүл рүүгөө биеийн хүч нь барагдаад ирэхээр сэтгэлийн хүчийг тэр бурхан тэнгэр шашин шүтлгээс гуйж инерц цуглуулдаг. Тэгээ тэр итгэлийн инерцээр амьдрдаг. Тийм их инерцтэй хүнийг очиод дарамжлоо доглоод давхурхаад байж байгаа тэрэндээ хорлогдсон хүмүүс байна. Шахур даалгавар нь шүү дээ. Тэгээ дээшээ доошоо итгээл хажуудахтаа ч итгэдэггүй тийм үл итгэгч улсууд бол хар ам биеэл бодох хэрэгтэй. Зөв. Йоо. Ячиж бас лайхтар. Тэг шүү. Юмыг их алс суурн их гүн ухааны нүдээр харах хэрэгтэй. Тийм байна. Зүгээр нэг физиологийн нүдээр хараад нэг хүн байна да гэж харж болохгүй. Тэр их амьдралын төлөө яваа их тэмцэлтэй дайчин бусдыг боддог олон хүн тижээж авч яваа их тийм сайхан сэтгэлтэй хүний төлөө төрсөн хүмүүс бол маш их инерцтэй.
тийм хүмүүс чинь шүтлэг бишрлийнхаа хүчээр оршиж идэг тийм мундаг хүмүүс биш. Бие хүчин барагдсан ч гэсэн хүмүүсийг хүндэлж харьцах хэрэгтэй. Бие хүчин барагдсан ч гэсэндээ тэр их хар хүчин аваад явчихна шүү дээ. Биологийн физик би тамиргүй болсон сэтгэлийн тэр хар хүч оршиж шүү дээ. За наач юм л ишлээ. Бодвочтой айхтар зүйл байна. За энэ дараагийн асуулт яг хоёлаа сая яриан дундаа бүр дараагийн асуулт явуулсан юм байна. Яг тийж асуух гэсэн тэнгэр бөөрчлөгтэй үнтэй маргаан үүсвэл ямар нэгэн муу зүйл тохиолдох уу гэд асуух гэсэн. За энэ дараагийн асуулт бөөгийн онгоц шүтэнийг үл хүндэтгэж аваа нураах, үл тоомсорлох, элдвэр харааж өрөөх нь ер нь хэр хөнөөлтэй вэ? Одоо жишээ нь энийг яг юу гэж асууж байгаа гэхээр өөр шашин шүтдэг мөртлөө өрөөлийн шашныг ингээд доромжилдаг. Би та ч одоо өнөөдөр яагаад ийм их дандаа хараал ирэл асуугаад вэ? Яг зүгээр одоо нэг нөгөө л ер нь зүгээр яг одоо хоёлоо бол сайн сайхан юм зөндөө ярьсан. Би нэг сонин тод жишээ ярих уу? Бөөдөр ярихгүй. За 2004-5 оны үед Австри улсад заяа намайг байхад та Австрид амьдарч ирсэн юм. Байсан. За энийг бол өвөө асуудал. Удаагүй. Тэнд нэг монгол залуу Кирхберг гэж хот байдаг байхгүй Австри. За Кирхберг хот одоо их өндөрт уулын дээд өндөрлөг газар байдаг. Би одоо сандгийн баг байсан. 14 км автобусын цугаал яваал очдөг байхгүй. Тэр хотод их тийм юу хуучны сүм хийдэгтэй. Католик. Одоо христиан католик. Тэгээд тэрэнд нэг юм замын хажууд ингээд нөгөө манайхаар бол хуучны суурах шиг Христосын юм гараа ингээ алдсан загалмаанууд байдаг. Тэрийг нэг монгол залуу чулуун молоо авч идээд нэг жоох ингээд нөгөө шоголцсон юм. Тэгээд тэр галзуурсан. За архинд ороод галзуурсан. Тэр чинь усын уул ёсын даг гэж үг байна. Халиваа ямар нэгэн бөөж гэлтгүү бүх шашинд өөрийгөө хамгаалах зэвсэг нь бол хар хүч буюу хараал. Хараал гэдэг чинь биеийг хамгаалах зэвсэг. Тэрийг одоо хүмүүс сэтгэлийнхаа энэ үзэн ядалт хорслихоо одоо юу гэдгийг хонцогнол таашаал болгож хэрэгжилж байна. Тэгэхээр ямар нэгэн хүний өлгөө тавьсан хадгийг хүртэл ураад тавихад хүртэл нүгэл байхгүй юу? Одоо нүгэлх нь хайшээ. хараал болно. Хараалч ихэд бас хэлэхэд юу юм том утгаар нь. Тэгэхээр янз бүрийн наваа уул ийм юмнуудыг ерөөсөө нурааж устгахтаа одоо номтой эрдэмтэй хүн л тэгдэг. Тэгээд миний нэг мэддэг бөө байдгийг миний их дотны бөө одоо ч нэг гавьтай бөөлөхгүй л ах шиг байна. За тэр яг уу эд ингээ гоё мундаг бөөлдөг байх үедээ нэг хүн ирж үзүүлэхгүй юу. Тэгээ нөгөөх нь ингээд нэг улаа зүүцсэн байсан чинь наа чихийн өгсөн гэж чинь нэг бөө өгсөн гэж чинь худлаа ийм бөөгийн юм гэж үед ингээ шууд хайчилсан байхгүй. Тэгээ тэрнээс хойш өөрөө олхтой бөөлж чадаагүй өдлөв. Тэгэхээр бусдын шүтлэг бишрэл итгэл үнэмшлийг хөндлөх хэрэгтэй. Ганц бөөгийн овоо гэж ярилдаггүй. Ерөөсөө энэ хүний итгэл үнэмшил хаана олноороо бөөгнөр нь тэр нэг мод босгоод тэр мод бол энгийн мод. Мянган хүн тэнд очиод ингээ мөргөөд мянган хүний оюун санааны тэр нэг инерц байгаа зү тэр мод нь чингэцсэн байна шүү дээ. Мянган нэгтгэн очиод тэр модыг тарихад мянган хүнийг тарьсантай адилхан болж байгаа. итгэл үнэмшлийг ингээд өгөөс. Тэр мянган хүний хүслээ гуйсан тэр ариун итгэл үнэмшлийг үүсгэсэнтэй адилхан байна. Тэгэхээр чин тэр хүний бодлын хүч гэж ямар агуу вэ? Хүний тэр бодлоос урган гарч байгаа инерц гэж юм байна. Энэ инерцийг үг болгоод тэр үгээ ерөөл болгосон нэг нь монголчууд нөгөө нь төвдүүд нь майн болгоод монголчууд нь ерөөл болгоцсон. Асар сайхан юмыг нүдэндээ төсөөлж тархиндаа бодож байгаад маш гоё үг хэлээд толгой холбоод хэлвэл ерөөл тэр инерц бүтчихин да. Майн болгоод унших нь тарин ном болон төвдүүд. Тэгээ тэр үг хүчтэй монгол хүний үг их хүчтэй гинэ. Тэр тусмаа монголчуудын үг. Хатуу үгтэй улсууд юм байна. Монгол хүний үг биелээ олдог үг гэдэг юм. Үх гэд хэлэхэд тэр үг нь биелээ олгоход үхүүлэх гэдэг.
Ингээл самартал яваа. Тийм. Тэгэхээр бид нөгөө өөрсдөө тийм хатуу хэлтэй үг утга зүйгээс гадна тэр инерц нь хатуу үгтэй учраас тэрийгэ мэдээд ерөөл гэдэг имийг л гаргасан байна. Хариуд нь. Тэгэхээр монголчуудын маань мэгзэн бол ерөөсөө бидний энэ ерөөл. Алтай магтаал, гэрийн магтаал, малын магтаал, оюун санааны магтаал энэ ерөөл. Тэгэхээр бүх шашин өөрийн гэсэн далдын хар хүч байгаа. Тэр юунаас үүсдэг вэ гэвэл тэр олон хүн итгэж байгаад л байна л да. Тэгэхээр ганцхан бөөгийн овоо уулыг биш. Та нэг 100 хүн нийлээд босгоцсон имийг хүртэл устгахад танд л хор хөнөөлнө чинь. Тэр 100 хүний инерц орцсон байгаа байхгүй итгэлийн. 100 нэгтгэн үгүйсгэд нөгөө яриад байгаа хар сөрөг инерц одоо хүмүүст ойлгуулахаар л инерц гэж таны бийд. Тэгээд зам тавих гэж байгаад овоод ислээд өдөлсөнгүү. Зөндөө тийм юм. Мэдхгүй тэгээд овооны хорлолд орлоо гэд мэдхгүй хорлуулсаар хагаад насыг барддаг хүн байна. Мэдээд бушуухан янзлуулдаг ч хүн байна. Тэрийг ухамсараар зохицуулна гэдэг бол ёстой хувь хүний л асуудал. Энийг хүндхүү болох уу, энийг одоо доромжлох уу, тий? Санамсргүй энийг одоо хараах уу, өрөөх үү гэдэг. Тийм. Тэгэхээр одоо тэр зам тавьж байгаа шүү дээ гадуур. Одоо энэ улсын байгууллагын замыг тавьж байгаа учраас олон хүнийг замтай болгож байгаа. Тэгэхээр овоо нураах хэрэг гарддаг юм билий. Гаргал байгаа л да. Тэрийг тэгээд үнэхээр ингээд уучлаарай өршөөгөөрэй гэдэг ийм ихтгэл үнэмшлийн харилцаагаар зөв нураасан хүн бол яах ч вэ. Тэгээ энэ ямар хамаатай юм нусаа бөөнөр очтгол юм бэлгүүгээд бут татаад хайцсан хүн бол тэгэл удаагүй би нүвдэл өр хөхт нүвдэл. Яг хөө тэрийг тэрнтэй холбохгүй гэж болно мохор сүсгэлээд. Холбоо тэрийг засдаг. Тэгэхээр ингээд аливаа ямар нэг юмыг зохицуулах ухамсар л байх хэрэгтэй. Тэрийг таньдаг. Тэгээд орчлонгийн чинь бас хоёр нүдэл байна. Орчлон чи хоёр талд арга бэлгийн тал гэдэг. Харцаа тий. Тий одоо бэлгийн талыг харах хэрэгтэй. Аргын тал бол яг овоос нь чулуул байгаа юм л та. Тий. Аргын тал нь бэлгийн тал нь бол тэр овооны чулуу биш тэр дотор ямар нэгэн далдын хар хүч оршиж байгаа. Тэр хар хүч одоо юм гуугаад мөргөөд ивэл тусыг өргөд сайн энерги ялгаруулна. Нэгсдэ power bank. Гар утцын нийлдэг. Тэр овоонд очиж мөргөө залбираад ивэл тэр хүн цэник аваад нь штэ. Таны биений нэрчим энергийг л тэндээс дуусшгүй энерги авч байна. Тэнд очиод өшгөл цохоод байвал муу энергийг авна. Тэрийг бид нэр хожим хүндрэлтэн ангид нийгэм рүү шилжээд соёлч ухааны ороод тэр нь томьёо өгсөн байхгүй юу. Шашин шүтлэг хөгжөөд энийг л ус, энийг савдаг, энийг онгод. Угтаа бол бүгд байглаас илгарч байгаа нэгэн зүйлийн хар хүчил байхгүй юу. Тэрийг л сайн муу гэдэг хоёр төвшөнд ашиглаж байгаа утгыг л хэлээд байгаа юм. Энийг хүмүүс их сайн тогтод сонсвол маш чухал юм байна. Тийм ээ. Би ч одоо тантай одоо бүтэн жилийн туршид ингээ ярилцсан байна. Гисэн идэж гисэн ингээл ярих байгуул энэ да. Харин тий сурахгүй л байна. За зүгээр. Сорон гэдэг. За. Одоо нөгөө нэг ийм зүйл өгдөг шүү дээ. 12 жил өгдөг шүү дээ. Холгон нөхөр бардгуулаа лөө гомоор гэл. Энэ ингээд янз бүрийн ингээд амтнаар төлөөлүүлээд ингээд хэлсэн байна л да. Тэгээд одоо ингээд харах юм бол могоо гэл усын амтан байна, холгоно гэл мэрэгч амтан байна те. Ингээд хонь нөхөр гэл ингээд 5 шүү малч байж байгаа. Нохоо гэл одоо ингээд одоо Монгол хүн жанд гэл ингээд. Энэ ер нь яг ямар утга агуулах юм бэ? Яг бөө хүний үүднээс одоо бөөгийн мөргөлдөх юм. Албан ёсоор шударгаар хэлээ. Энэ миний хариулах сэдв биш. Би зурхаа ухаан нэвтрээгүй. Энэ бол ер нь зурхаа ухаанаас би мэдх юм аа л яри. Энийг бол одоо надаас илүү төгс төгөлдөр тайлбарлах эрдэмтэн зурхаач нар байгаа. Яг тэд нар бол ингээл ном сонир байгаа л да. Бөөгийн талаас бас судалж үзээгүй. Тийм. Энийг арайхандаа үзээгүй. Бүр анх удаа бодож байгаагүй юм хэлж байна. За тэгвэл дараагийн асуулт. Тэгвэл одоо энэ дараагийн асуулт бас л ижилхэн л байна. Энэ 1 сарын 29 цагаан сар болно гэж 3 сарын 1 цагаан сар. Энийг бүр мэдэхгүй. Энэ өдөр зөрөөд байгаа юм. Мэдэхгүй. Би бүр үнэхээр яагаад энэ 2 цагаан сар ингэ зөрж байгааг ч мэдэхгүй байна. Гэхдээ Монгол төрийнхөө ёслогоогоор дагаал олон нийтэд дагаж байна. Бас оролцох юм оролцохгүй мэдхгүй юм. Та бүр миний бүр амьдралдаа бодож үзээгүй зүйлүүдийг асууж байна. Тэгэхээр би
Яг энэ цагаан сарын явсан зүгээр цагаан сарыг жоохон хөнгөнөөр тэмдэглүүлэл зүгээр ах гэж би бодсон. Биэнд дараагүй тий. Биэнд дараагүй тэгээд нэг бэлэг сэлтгэхийн оронд бэлэн нөгөө төрийн сүлттэй Монгол мөнгөө дээдлээд биендээ өгсөн дээр тэгж ясалдаг. Угтаа бол ивний гидлийн л баяр юм шиг байгаа юм. Тэрнээс шиг яг тэр хизээ яаж хийдгийг нэстэ мэдэхгүй тэрийг би одоо ард иргэн хүн учраас олоныг бол дагаж байна. За одоо бүр шал өөр юм асуулт. Хүн ингээд өнгөрсний дараа хүний хойдохыг хийнэ гэж ингээд тэгдэг шүү дээ. Тэр хойдохыг хийдэг хийнэ гэж юу яг юу юм бэ? Гэхдээ энэ ч одоо нэг нөгөө хэлэхэд бол яг лам хүмүүсийн мэдх юм, бөө хүмүүсийн мэдх юм биш шүү дээ. Яг хуучин цагт бөөнөр хойдох хийж байдаг байсан. Шинжээний нэгэл. Тэр шинжээ гэдэг чинь алтай ярьсан шүү дээ. Тийм, тэгэл бөөгөр хойдох хийдэг юм байс. Тэр бүр сурулж байгаа шүү дээ бичсэн. Тэгэхдээ одоо бол тэр чинь 500-600 жил өнгөрцөн. Ямар яаж хийх мэдэхгүй шүү дээ. Тэрийг бол мэдэхгүй лам хүн мэднэ. Миний нэг ганцхан мэдж байгаа юм байна. Яг за бүгд одоо жишээ нь ингээд за би ингээд бөөш хөтлөлтэй. Одоо би ингээд өнгөрөөд өглөө. Миний хойдохыг одоо яаж хийх вэ? Гэхдээ харин бөөгөр яаж хийдгийг яг тэгдэг ингэдэг гэсэн ёсыг тэмдэглэсэн юм байхгүй. Одоо тэгэл ингээд бөөнөр зүгээрээс ирээл асууж шүү. Бөөнөр хийдэг байсан буюу Яон гүрний үед одоо Хувлаа хаан байхад бөөгөр хүний хойдох хийдэг байсан. Чингис хааны үед хийдэг байсан. Тэр үтэл тэм бүр юм захирамж байгаа. Хэдий буддын шашинтай ч гэсэн ламнар хойдох хийж болохгүй бөөнөр хойдох хийнэ гэдэг. Бүр тийм ёс байна. Бөөгөр тэр ёсыг гүйцэтгэдэг. Тэр далайгаа эрдэмтэн далайгаа бүр бөөгийн товчон гэдэг судалгааны номон дээр 59 онд хэвлэгдсэн тэр мундаг судалгааны номон дээр байгаа. Би энийг бүр яг уншсан. Зүгээр монголчууд хүний хойдохыг хийхдээ нэг юм анхаардаг байсан. Нэг л юм. Зөв газар нутаглуулахыг анхаарна. Зөв газар нутаглуулах. Зөв газар нь нутаглуулах. Тэгвэл заавал одоо нэг тийм сүр бараатай төрсөн өдөр шиг шахуу цагаалга зайлах хийх ямар хэрэг байна. Одоо ч нөгөө хүмүүс ч нөгөө ресторан гар зайлгах юмдаа ч гэдэг юм уу. 960 нөгөө чулуундаа ч юм уу одоо хайрцагндаа ч гэдэг юм уу. Ачаал бүтлгүүд байна л да. Ухтаа бол дээр үед бол яг тийм гэл хүн болгоны гарыг цайлгаал хүн болгон ирээл мөнгө төгрөг нийлүүлээл тийм байгаагүй шүү дээ. Одоо 100 жилийн өмнө ямар байсан. Ерөөсө хамгийн чухал юм нөгөө нэг тал нь бол бидний өөрсдийн санаагаа амраагаад байгаа юм. Айхуу сайхан хийж ийн гэл. Бид сэтгэлээ амраах гэдэг шүү дээ. Гэм зэмгүүлэх гэдэг шүү дээ. Яг ухтаа бол нас барсан тэр хүнийг бол зөв газар нутаглуулахад тэгэл болоо гэж байгаа. Зөв газар нь тэр хаана уу? Тэр хүний загсан нь уу? Буруу газар нутаглуулахад алтан хайрцагт хийгээд ч 100 одоо ресторан цагаалга хийгээд ч нэмэргүй гэж байгаа. 100 ном уншуулад ч нэмэргүй. Юунд нэмэргүй аа? Гэхдээ тэр буруутч шүү дээ. Хойдох нь. Тэгэхээр хүний хамгийн гол юм яг бид нэр одоо ажил явдал хүн өнгөрөхөд хойдохын хийхдээ ажил явдал буюу тэр нөгөө цайлга, цагаалга, хүний гар цайлгах байдал тэрээ тэгээ талигаа чи одоо тэр нэг хайрцаг сав чулуунд л ач холбогдол өгөөд байна л да. Тий. Мэдээж зөв. Гэхдээ тэр эцсийн мөчид бид өөрсдийнхөө сэтгэлийг амраах гэдэг юм. Их гоё хийгээд нь штэ. Тэгээ дараа нэг харамсахгүй сайхан хийсэн шүү. Их мөнгө одоо буянтай байлаа, юм дутсангүй. Гэвчиг яг тэр хойдох гэдэг асуудлыг яг судлаад үзэхээр ганцхан зөв газар л нутаглуулсан байх ёстой байлж таарж байгаа байхгүй юу. Тэрнээс хуучин одоо та ингээд хоёлоо 150 жилийн өмнө ухраа. Тэр үед одоо ингээд нэг ресторан цайлга цагаалга игээд хайрцаг сав гэж юм байхгүй шүү дээ. Та боддоо. Тэгэхээр одоо тэр улсууд яадаг байсан юм. Одоо мо талигаа чи өлөн зөлмөө явуулчлаа гэж ярих уу? Үгүй шүү дээ. Тэгэхээр юу гэвэл монгол хүн тэр орших газраа сайн шинж. Нэг би зүгээр яг нэг юм бодод байна л. За зөв газар олчлоо. Эсвэл буруу газар нутаглуулчлаа. Буруу газар нутаглуулснараа юу болох вэ? Тэр хүн одоо жишээ нь
төрөл буруу болох юм уу? Эсвэл одоо тэгээд төрөл төөрнө. Төрөл төөрнө. Үр хүүхдэд үлдэнэ. Сүнс сүлдэн тогтгой байна. Тэгээ нөгөө орчлон тинж үлдэг хор уршиг. Тэгээ тэр эцгийн ясыг буруу газар нутаглуулад хүүн 3 жил зовоо гэж байгаа. Яасан гэсэн чинь энэ ховдын захчин настай самганы ярьсан домог. Заяа. За би энийг яг ингэж хэлье. 2 том зайран одоо энэ ховдын 2 бөө дээр үдсэн юм байна. Тэгээ 2 бөө нутгийн 2 бөө хоорондоо үзээд нэлийн таарамжгүй байж байгаа. Тэгээ нэг нь ялцсан юм байна. Тэгээ нэг нь биеийн муудаад тэгээд гэртех муу агаад нөгөөдхөө дуудсан юм байна. Тэгээ дуудаад за би бол чамд ингээ ялагдсан. Гэхдээ би чамаас нэг л юм гуйгээ. Тэгээ тэр нутагт хүн тавихад их сайн нэг газар байсан юм байна. Бүр зориултын. Чи намайг тэр газар л тавиарэ гэсэн гэж байгаа. Тэр бөө. Одоо миний хойдохыг чи хийж таарах гэдэг шүү дээ. Ганц л гойх юм байна. Миний энэ биеийг тэр ингэрт л хаяарэ гэсэн гэж байгаа. Юу гэвэл тэр ингэрт өөрийгөө очноор үр хүүхдийн сайн явах гэдгийг мэдээд байгаа байхгүй юу. Тэгэнгүүт нь нөгөө бөөн бүр хорлоод өнгөрөөл нөгөө үр хүүхд нь уйлал одоо тэр бөөгөр хилэнгүүт буруу газар нутаглуулсан байгаа. Хэрэгээр. Тэгэнгүүт нөгөө хүүхдүүд 80-гүй муу явсан гэж 3-4 жил. Тэгээ хожимо энэ бол домог шүү. Түүх домог. Хожимо тэр хүүн тэр бөөгийн яриаг сонссон чинь тэр бөө ярьж исэн гинэ. Би ингээд буруу газар нутаглуулсан. Эднийхээ одоо ингээд өөдлөхгүй яваа. Тэгээ хүүн сонсоод эцгийнхаа ясыг түүгээд яг тэр 50 гэсэн ингэртэн тавиад амьдрал сайхан болсон гэж байгаа. Эргэж хэрэгсэн. Тийм тэгэхээр хүн гэж амьтан хаан сайхан амьдрахаа өөрөө шийддэггүй. Шийднэ. Би Австрали явна сайн явна. Би Монголд энэ хороолд байр авал тэндээ сайхан амьдрна. Та амьд байхдаа хаана амьдрахаа шийдэж гинэ үү? Тэнд сайхан амьдрахаа шийдэх үү? Тэр шиг хүн бас энэ ясаа тавих газараа бас шийддэг. Шийдэж чадахгүйнуудын шийдэж өгдөг нь алтай хэрцэг нээдэг лам хумраг гэж байгаа. Тэгэхээр хамгийн чухал юм зөв газар нутаглуулах. За тэр газрын шинжих нутаглуулах байдлыг бол тухайн лам хумрагч юм уу эрдэм намтай хүмүүс мэдэх байлгүй. Одоо би тэрийг одоо илүү юм яриад яг мэдэхгүй зүгээр их нарийн нанди юм нь яг тэр ихийн газар эцгийн газар гэж тустай 2 газар байна л та. Тэгээ Монгол ёсыг бас ингээд судлаад үзэхээр эцэг нутаглуулах газар гэж бас нэг өөр газар байна. Тустай. Их нутаглуулах гэж нэг газар байна. Тэгэхээр энэ дотор хоолой янз. Одоо шашны соёл шашны судалгаагаар бол одоо уул жийл гэж тийм ээ өндөр газар эцгийг дээр ингээд байна. Их хүнийг бол одоо юу гэдэг юм ах トゥ амраг садантай ч юм уу төрөл төрөсдийн доогуур нь ингээд янз янзын ясууд байдаг. За тэр нь яг тухайн газар таарж үгүй юу гэдгийг л жинхэнэ шинжих хэвээр мэрэг төлгийн аргаар. Үнэхээр одоо энэ газар тааруул тэр аяндаа мэдэгдэн үздэг хардаг үнэ. Таарахгүй газар нь одоо бошуухан энэ газар гээд нөгөө улсын нөгөө байгууллагаас заагаад өгсөн шиг нутаглуулахаар бас буруутчихад байна. Гэхдээ одоо нөгөө энэ нутаглуулж байгаа газар очмол таарж байгаа л болоод ингэж сонгосон байлгүй. Богд хаан тэгж хэлж исэн гэсэн самбал өндвийн ингэр хүний шарилаар дүүрхэндээ гэж исэн гэж байгаа. Тэр нь юу вэ? За одоо та ингэж юм ойлгох нь шүү дээ. 70 давхрыг самбал өндвийн ингэр гэдгийг. За. Тэр хэсэг газар 70 давхрын энэ уулын толгойд энэ хэсгийг самбал өндөв гэдгийг нэрийн хажууд нь дурдж болдгоо. Тэгээ дээр үед одоо амьд ахтай энэгээр явж явахдаа энэ удахгүй хүний шарилаар дүүрэх газар байна. Энд хүн битгий буугаараа гэсэн юм хэлж исэн гэж байгаа. Тэгэхээр тэр хүн шинжчихсэн байна шүү дээ. Энэ бол хүн л тавьдаг газар байна. Тэр самбал өндөв гэдэг хүн. Самбал өндвийн ингэр гэдэг нь уулын нэр. Тэр шинжсэн нь богд хаан. Манай богд хаан. Тэгээд энэ шарга март руу явж байгаа хоорондоо л энэ самбал өндвийн ингэрийг хүн шарилаар дүүрхэндээ гэж хэлж исэн гэж байгаа. Тэг яг тэр нь биелээ болоод одоогийн 70 давхрын ингэр. Тэр чинь эртний нэрэл нь самбал өндвийн ингэр байхгүй юу? Тэгэхээр хүнийг ямар газар хаана оршуулах уу гэдэг маш чухал. Тэрийг л одоо эрдэм намтай янз бүрийн улсуудаас маш сайхан шинжиж ягаад газрын л маш сайхан гуйж аваад зөв газар нутаглуулсан байхад үлдсэн тэрнийг ойр зургийн ажил явдал цайлга цагаалга бол жижиг асуудал шууд хэлье.
хүн хийчих штэ. А буруу газар нутгал болчвол үр хүүхэд ядуу хоосон зүдэрдэг гинэ. А эцгээ зөв газар тавиад алтан ясын ариун газар оршоосон учраас ард нь үлдсэн хүүхдүүд эрүүл сарвал баян тансаг амьдрваа гэж бүр үг байна. Тэгэхээр хүний энэ яс, Монгол хүний энэ яс газар шингэдэг ястай. Чандралхаас илүү. Гэхдээ одоо бол юм хөгжөөд янз янз болсон. Тэр чандрыг та юу гэж бодож байна? Мэдхгүй. Ер нь байх ёстой зүгээр мэдхгүй юм а мэдхгүй л гээ. Зөвхөн эртний Монгол ёсонд энэ талаар жоохон зухасхан. Гэхдээ би эн чинь дөнгөж буу талаас нь судалсан зүйл болохоос түүхэн талаас нь судлаагүй учраас надад бас мэдэхгүй юм байгаа. Чандралж боллгүй яах вэ? Чандралах ёстой юм байна шүү дээ. Тэр тухайн хүнийг одоо хайлуулах гэд бодсон бол хайлуулна. Боруудах юм байхгүй. Яг ер нь бол одоо ямар нөхцөл байдал тэр нь таарж ийн үү гэдгийг сайн шинжүүлэх нь чухал. Үнэхээр чандралж болохгүй гэдэг хат нь чандралжвал буруу. Чандралах ёстой энэ хүн чандралж болох юм байна гэвэл чандралуулаад чандралдаг тийм бас чандралж байгаа шалтгаанууд байгаа л да. Олон төрлийн. Тийм ба. Тий. Гэтэ ер нь бол би мэдэхгүй шүү зарим юм. За. Үхсний ар дээр цээрэлдэг зүйл. Нас орсны дараа ажил явдал дээр үү? Ер нь одоо үхснийх нь ар дээр хэрүүл хийх. Өв хөрөнгөний булаацалтаж хэрэлдэх шиг цээртэй юм байна. Одоо хамгийн ихний хэрүүлчил тэр шүү дээ. Тэг ерөөсөө л тэр. Энэ бол хамгийн том цээр. Энэ бол хамгийн муу. Энийг л анхаарах хэрэгтэй. 40 соног дотор цээр байгаа шүү дээ. Арих уухгүй. Дээр үед монголчууд бол өрхөө битүүлээд 40 сон чинь бүр үдэ хагаад хөл харна. Зарим одоо бол арай өөр болоод байна шүү дээ. Яг бид цаг үеэ дагана. Нийгэм ямар хүн өөрөө тэр кодыг суулгацсан учраас одоо өрхийг хаагаад хүн битгий ороод гэвэл хүн сэтгэл нь өмөр шүү дээ. Тийм. Болж игэл олон хүн ирээд хуваалцаад зовлонгийн хуваалцсан сэтгэлийн тайвшир цаг цагаараа байдгүй гэдэг шиг яг энэ ёсоод байгаа нь зөв. Тэрнээс би Монгол хүн байна. Би Монгол ёсоо мэдчихээн өрхөө битүүл хинж битээ эргэж болохгүй шүү дээ. Тэр бол тэр үеийн аж байдал. Тэр үеийн хүмүүсийн сэтгэл зүй, тэр үеийн шашны нөлөө. Адаглаад тэрийг даван гарах сэтгэлийн хүч байна. Ойлгох та. Одоо бол нөгөө нийгэм ойрхон хүмүүс олон болсон. Нийгмийн суурьшлийн соёл иргэнэлтэй болсон. Болж игэл ингээд хин нэгнийхээ зовлон олуулаа ирж хуваалцвал сайхан шүү дээ. Тэгэхгүй тэгээд хүн өнгөрөхөөр ирэхгүй бол муухай шүү дээ. Тэгэхээр чи ингээд энэ цаг үеийнхаа буюу хүн яаж хувьсалд орж хөгжил байна. Тэрийгэ дагаад шашин шүтлэхийн зан үйл хувьсалд орж идэг юм байна. Тэр ингээд хүний хайдах их зан үйлүүд бүх юмнууд. Тэгэхээр хүнийг нас барахад хамгийн хэд хэдэн одоо цээртэй юмнуудаас дурдах юм бол хамгийн энгийн одоо надаар хэлтүүлдэггүй энэ олон хүн мэдж байгаа толио бүтээх тийм ээ харигтаар суух араас нь гиншин гингэнийх энэ мэдчлэн байдаг юм л дээ. За мэдээж энэ бол цээр олон яс байгаа ш цээрийн. Гэхдээ хамгийн том одоо өнөөгийн нийгэмд бидэнд мэдэрдэггүй бас энэ ёс заншилд оруулаагүй цээр бол эд хөрөнгийн булаацалтаж алалцах хэрэлдэх. Яг 40 соног нь дуусаагүй байхад би энийг навна чи тэрийг навна гэд ах トゥ гэрэн хэрэлдээд байвал тэр хүний сүнс төрлөг олохгүй төөрн зүдрэн тэр чинь нөгөө оюун санааныхын сүлд сүнс бүх юм нь манай 3 хэмжээст буюу зуурдын хорвоо дээр мэдээлэл хадгалагдсан яг энэ мэдээлэлтэй хамт байгаа учраас таны юу бодож байгааг бүгдийг сонсно гэж байгаа. Тэгээд 40 соног дуусахад тэр ном харуу уншдаг юм уу зул хүйж асаад юм уу одоо шашин номын үүднээс л ярих гээд байна л да. Би яагаад тэгвэл ээжийнхээ ойтхыг лам хүнээр хийлгэсэн. Ээж маань өнгөрөөд чандарлаад авчиж ирсэн байхгүй хүний нутгаас. Тэгэхээр би ээжийнхээ төлөө би хэдий бөө хүн гэсэн чи би тэр лам хүнийг дээдлэн хөндлөж миний ээжийн ойтхыг хийж байгаа учраас би тэр бүх юмд итгэх ёстой. Би юм ер нь юм үгүйсгсэн юм мангу байхыг хүсдэг. Тэгээд бөө хүн учраас тэр бүхэл юм хамгийн сүүлийн сэтгэл дэвтэж байгаа хүн чинь лам болж таарлаа шин. Тэгээд тэрийг хөндлөн дээдлээд тэгээд ботсон. Тэгээд надад харагдаж байгаа үзэж байгаа юм байлгүй яах вэ? Мэдээж би зайрын хүн юм чинь. Тэгэхээр хамгийн гол юм тэр хит хөрөнгө булаацалтах юм бол
тэр сүнс өөрөө мэдээлэл нь харилаагүй учраас одоо хар ухаанаар хэлбэл формат хийгээгүй гэсэн үг. Тэр сүнс эндээ буцаад ирдэг. Тэгээ явж чаддгүй. Дараагийн зуурдаас явах хэрэгтэй байхгүй юу? Зуурдын хорвоо гэдэг чинь бидний хорвоо. Буюу 3 хэмжээс ертөнцийн дундын хэлж байгаа шүү дээ. Бүх юм зуурдынхаа цаг хугацаанд баригддаг мөнх бус. Тэгэхээр энэ хорвоогоос нөгөө сүнс гэдэг юм аа явуулах гэдэг шүү дээ. Хаашаач явдаг юм дээр явдаг газар руу. Тий, явдаг газар руу явна. Гэтэл тэр сүнс ирээд буцаад ирээд тэр гэртээ харагддаг. Орчлонд үлдчихэд байна шүү. Үлдэн шүү дээ. Тэгээд хорогдно. Зүүдлэгдээд эхэлнэ. Одоо олон янзын зүүд байгаа шүү дээ. Одоо бол манайхан бол нөгөө буян нэхэд байна гэдэг л юм. Тий. Тэгэхээр ингээд юуны духан төрөөгөө буян нэхэд байна л гээд тэрнээсээ уртчлаад өөрсдийгөө үгүй ер нь бол өмнө тэгэхэд юм болгон бол буян нэхэд байна гэж зулмал асаахынхаа өмнөхөн зүгээр яг би юу буруу хийчихвэ гэдгийг бас бодох хэрэгтэй. Хан зохин дүүгээ үлдээд нөгөө миний сайн тохиолдол ярил л да. Яг уу галын хэдэ олон ах ихчнэр нэг ганц зохин дүүтэй байж байгаа. Нөгөөх нь аав ээжийг аавыгаа харж байгаа л алдчихсан юм байна. Тэгээ нөгөө ганц зохин дүүгээл чи аавыг сайн хараагүй гадаадаас бүгд ирэл. Чи аавыг харж байхгүй яасан юм аасаа. Уг нь харж ирсэн үнэн дүүн байхгүй юу? Байдгаараа л чавлаараа харж байгаа шүү дээ. Нөгөө хэд нь хараагүй. Нэг би тийм тохиолдол ирээ. Гэтэ энэ бүх хүнд гэж байгаа юм биш шүү. Тэгээ чи аавыг харж байхгүй яасан. Уг нь харж ирсэн дүүн л дээ тэд нар хараагүй. Тэг буруу ярьж байгааз. Тэгээд ерөөсөө тэрийн чавн энийн чавн байраа зарна хуваана гэл тэндээс нэг их чин залгаал би чавна гэл. Тэгээд тэр дүү охин юу чаваагүй бутсан байдаг байхгүй юу? Юу чаваагүй. Тэгээд манад ирээд ойлоод явчихсан. Би юу чавахгүй би энэ гэрээс хүүхдэд дагуулаад гарыг гэж. Тэр эцгийн сүнс бол тхий хүсээгүй. Чи яг энэ гэрт манжисэн хүндэл үлдэхийг хүссэн байна. Тэгсэн л байгаа шүү. Гэтэл тэр хаа хамаагүй бүгд боломжтой байж тал талаас байрын зараа тэгээд үнэхээр ойлж байгаа явсан. Би юм хэлж чадаагүй бас. Та юу хэлэх вэ би одоо ямар бурхан биш. Тэгтээ тэгээд тэрнээс би одоо энэ аргагүй тэр эцэг эхийнхаа төлөөс нь дунж байгаа юм. Тэгээд тэр нөгөө хүүхдүүдтэй зүудлэгдээд байгаа байхгүй гүйчиж. Одоо нэг жишээ л яриад зүудлэгдээ. Тэрийг мэдхгүй боён их чинь гээл зул өргөөл. Тэгээд зул өргөд нэмэргүй шүү дээ. Гэхдээ тийг худлаа зул өргөж яах юм. Тэр хөнгөрөхтөнд яг тэр хараас нь лам хуурахтай зул өргөнө өгөхөөс буруу зүрх юм хийгээ тэрийн гим нүглэн зүудэнд нь орох ч юм уу өөрийнхөө алдааг тийг зулаар нугна гэж. Тэгээ бөөгийн ясн зул хөжээр зулгуйдаж зусар үгээр бялгуудна гэж үг байдаг да. Тэр чи юу гэвэл ингээ гим нүглээ тэгээд зулаарч нэг тэгээ нуугаад байдаг юм биш. Тийм учраас өргөх ёстой цагт нь л өргөнө биш үү. Тэр яг өнгөрөөд чи соногтол зулаа барь. Дараа нь ингээл зүүдлээгээл худлаа зул барихын оронд би юу хийв яав тэр юу синий гомдооч үгээд бодно. Тэгэхээр эд хөрөнгө юмыг булаацалтаж маргаж муудалцсан гэдэг бол 49 хоногийн дуусаагүй шахах бол хамгийн муу юм. Эний чинь дараа нэг ухаанаар шийдэн дээ. Эцгийн хүсэл ямар байсан юм? Миний муу ээж юу хүсэж ирсэн юм? Мэндэл өгөөрэй гэж ирсэн бол яах вэ? Мэдрэмж байна шүү дээ. Чадaltaй нь байна уу? Чадлаггүй мө дүүдээ өгье. Бид боломжтой. Тэрийг бодолцоогүй. Энэ бол бас айлуудад байдаг явдал. Ер нь байгаа. Зөндөөгүй байгаа. Зөндөө байгаа. Тэр хүний амьд насны дотоод ертөнцтэй хамт байж үзээгүй. Би жишээ нь хамт байж үзээгүй амьдэрч. Дүүтэйгээ л байсан. Миний дүүтэй л амьдэрчсэн. Гэр бүлээрээ. Юу ч аваагүй. Авахыг ч хүсээгүй. Ягаад гэвэл тэр гэрийн бүх юм миний дүү эзэн. Тэнд л эзэн байх хэвээр. Миний ээж эдэг нэр нь л чухал. Тэгэхээр ингээ энэ мэтлээ иймэрхүү юмд их ухаалаг хандахгүй бол би бас хүүхднээ юм навна гэд гэрт нь гүйж очиод алт мөнгнөөс нь ахуулаад зүгээд өгснийх нь ар дээр тэгж болохгүй. Нэг ширхэг нөгөө зүүж аваагүй. Тэр чинь яг тэр хамт эзэн байгаа хүндэл үлдэх нь чухал. Эсвэл загсан байж болно шүү дээ. Тэгэхээр энийг бас торгон мэдрэмжээр мэдрэх хэрэгтэй. Тэгээ ер нь хүний том гэдэг их чухал юм байна. Том уу юу? Айлын том. Ер нь энэ айлын том хүн бол яг чон дотроос сүргийн талгаалагч. Айлын том л их чухал үед юм. Айлын том хүн их ухаалаг байвал тэгэл дүүнэр дагаал үгийн дагдаг юм байна. Байгалийнхаа инстинктээрээ. Тэгэхээр бас тийм ухаалаг айл үзчихэл байла. Ах нь яг зөв шийдвэр гаргаад. Чадалтайнууд наваад явах аав эмийг энэ муу ядарсан дүүдээ өг. Энэ үн чи өрөөсөө олон найдсан хүүхдтэй ингээд
Аюу гой хуваарлаад ингээд бас өмч хөрөнгийн зүг хөл хуваарлаад сайн явж байгаа ч айл байна. Хамгийн түрүүнд би аав нь барь нэгээ дүүм үгээ зохиод зодоод байрнаас нь хөөцсөн ч муу юм байна. Тэгээ тийм хүнд эцэг зүүдлэгдээд ихэн муу ихтэй хатаа гинэ. Тэгээ тийм хүнд эцэг ихэн зүүдлэгдэхээр тэрийгэ буйн их чинь нэгээд аваачаа зул өргөд идэг байхгүй. Бараг намайг л санаж ирлээ мөрлөө байгаа юм. Ер нь бол одоо жоохон бүгдээрээ шудраг байцах юм шүү. За дараагийн асуулт. Одоо энэ тантай холбоотой нэг 2 3 асуулт байна. Та яагаад ер нь хүн хүлээж авахгүй гэдэг нь жоохон дургуй маягтай байгаа дээ. Одоо яг үннийг хэлэхэд бол надад одоо энэ утас чи одоо хар үүрээр 6 цагаас эхлээл тачгнах юм. Уу яг вэ хүмүүс ч намайг бас хүлээж авахгүй юм гэдэг. Би ганц нэг хүн хүлээж авч байгаа шүү дээ. Бас бүр үнэхээр гоогаад байгаа хүн туслаа шүү дээ. Зүгээр яг хоо жоохон нөгөө шүтлэггүй хүмүүс ирчээд миний яг бөөлөх ёстой усуд биш л байна л да. Тэгээ би нэг ажлаа солих уу яах вэ? Гэхээр одоо бөөч шийдэхгүй өөрөө тэгэл хүслээд дагаал орох хэрэгтэй шүү дээ. Тэгээ чи өөрөө ормоор байдаг чи солиод хэрэггүй гэж хэлчихвэл энэ худлаа богино. Яг тийм тэгэхээр нэг бөөлүүлэх шалтгаангүй хүмүүсээ л хүлээж авахгүй байгаа. Айгүй их бөө ярьж хүмүүс ирж байна. Би бас бөөгийн талын асуудлыг сайн шийдэж чадахгүй. Ер нь бол тэгэл хүмүүс хүлээж авахгүй гэж байгаа. Чин зорьсон хүн биш л байхгүй юу? Надаас нэг юм асуун, батагаас нэг юм асуун, нараагаас нэг асуун. Сайн нэг сонин хүн ирээл би ингээ бөөгөр яваад ирсэн манай энийг ингээ би тэгтээ өөрөө тэр бөөдөд ургуулдээ очихыг хүсдэггүй л дээ. Би ламдаал дуртай л та гэл. Тэгсэн мөртлөө тэр бөөдөр очдөг гэл нааш ярьцсан. Тэр бөөгөө үгүйсгэл. Тэгээ тань та бөөдөр тэг над дээр ирсэн. Тэгээ нөгөө бөөгийнхаа хэлж байгаа юм надаас дахиж асууж байгаа. Тэгсэн мөртлөө өөрөө ламдаа. Тэг нөгөөх нь бөө бол гэсэн юм байна л да. Тэгсэн чинь үгүй би болохгүй гэл. Тэгээд над дээр ирэхээр би болоо гэсэн. Тэгсэн чинь нөгөөх нь үгүйсгэл. Тэр яагаад ийм шудраг ус үнэн читгэлгүй юм бэ? Тэгэхээр бас хүмүүс тучир их байна. Нэг юмдаа тууштай шүтэж явахгүй байна. Янз янзын хүмүүс дээр очиж янз янзын хүмүүсийг харьцуулж хооронд нь ярьж гин. Нэг ямаа 3 хүнээс асууж гин. Ламбөө үзмэр зурхаач итгэж чадахгүй байна. Өөртөө ч итгэхгүй байна. Тэгээ цагаа үрж яах юм? Тэгээ би шудраг л хэлье. Би тэгж хүний сүү арих марих одоо энэ 5 3 төгрөгийг тэгээ залдиж авмааргүй байна. Би бас нэг үр хүүхэдтэй хүн хожмын өдөр энэ үр хүүхэд минь насанд хүрээд эцэг нь их сайхан зайран байсан. Тэр хүний үр хүүхэд биш те гэж ярих уу? Ни эцэг гэж нэг лоёрч юм байсан. Нэр хугарахаар ясуугаар надад бас нэг итгэл үнэмшил Монгол хүний зүрх зүс зорих байна. Бас яаж ядарсан би бас нэг тэгж нэг амтэн хүн дээр нэг хідэн төгрөгөн дээр арчаагаа алдаж гэж хумсаа идэх хүн биш. Олон гэвэл гараад тэрэг дүрээ чамаагүй олчихно би. Тэгэхээр бас шудраг туслуул туссан шиг туслаад туслахгүй бол би энэ ядарсан ямар зовсон хүн л ирнэ шүү дээ. Юу гэж баян хүн ирэх юм бэ? Тэгэж ямар асуудалгүй хүн юу вэ? Баян тансаг хүн юугээл бөөгөр явах юм болж байгаа бол тэр чинь заавал нэг асуудалтай л хүн байгаа шүү дээ. Ядарсан өвчтэй. Тэгээ тийм хүмүүсийн бас нэг 5 3 төгрөгийг худлаа яриад янз янзын арх сүгийг аваад цуглуулад мөнгө төгрөгийг аваад ямаргүй байна. Анханасаа ингээл үннээ л хэлье. Би мод бол имлэг рүүгээ яваа. Өө тийм би мод бол имлэг рүүгээ миний чадах юм байвал би хэлээл өгнө. Хүмүүс ирээл би хэлээд бас хүмүүс харж байгаа байлгүй. Над дээр ингээ үзэж байгаа хүмүүс ирсэн. Заримд нь таалагддаг ч юм уу, таалагддаггүй ч юм уу хамаа байхгүй л дээ. Би ямар дуучин биш. Хүн болгон сайхан дуу хөрөх ёсгүй шин. Гэтэ зүгээр би тэр хүний цагийг гарцдахгүй үднээс хүлээж аваагүй. Ягаад гэвэл тэр хүн надгүй асуудлаа шийдэх нь үнэн байхгүй юу? Тийм асуудал ярих гэдэг учраас би мэдээд уулзахгүй байгаа. Зөв. Тийм учиртай байж. Энд нэг юм асуулт явсан юм аа. Нөгөө нэг өмнөх подкастууд дээр нөгөө нэг эцэгхээ дээдэл гээл хоёлаа гэл ярьж ирсэн шүү дээ. Та яриад. Гэтэл нөгөө нэг тэрэн дээр асуултууд агай их ирээдсэн. Эцэг ихэд дээдлгээд байх юм аа. Эсвэргээр нөгөө эцэг их нь үр хүүхэдтэй одоо ачлал ингээ хаяа явцсан тий. Өөр хүн дагаа явцсан. Тим эцэг их одоо яах вэ гэдэг. Чи тийм л битий бол гэж хэлмээр байна тийм хүмүүст. Чи тийм одоо чи тэр эцэг шигээ эсвэл их шигээ битий байл. Чи тийм эцэг ихийн
тийм өөдгөө алдааг битгий давт. Чи бурхан шиг сайхан аав ээжтэй бол тэрийгэ дээдл. Үнэхээр зүтгэр шулам шиг муухай хүний өр хөвгт болоод чамайг багт чинь зодод цохоод яргалаад эцэг чинь арх уугаа зодоод их чинь хаяад явцсан. Чи амьдрал тийм гомдсон бол чи битгий тэдгэр шиг болоорой. Бити өөрийнхөө хөвгөд тийм. Тий өөр хөвг чи сайн аав байж болоорой. Чи тэр удмын тэр нэг муухай үйлдэлийг чи таслах ёстой. Чи өөрөө хичээ. Эцэг чинь чамайг орхио явсан бол чи хүүгээ хизээж битгий хаяарай. Хэрвээ чи хүүгээ хаях юм бол аав чинь хайсан. Чи хүүгээ хайсан. Чиний удам сүрж шít. Биерний үр хүүхэд хайж орох тал дээр гэж байгаа хатуу байр сүртэй хүн. Ер нь яач үтсэн үр удмаа тэгэж хайж гээж болохгүй. Энэ дээр яг уу хоёр талд байж болно шүү дээ. Салаа авцсан ч гэсэн тийм. Салвцсан ч байж болно. Гэхдээ энэ чи эргэж тайрдаг, уулзж учирдаг байлгүй яг уу. Тийм юм бэ. Тэгэхээр чи сайн аав болоорой. Чи тэр муу аав шиг битгий алдаа гаргаарай. Чи хүүдээ бүр бурхан шиг аав бол. Нэгсэндээ тэр дурсамжийг чи устгах ёстой. Чиний хүү чамаар бахархах ёстой. Ээж чинь чамайг зовоож гомдоож исэн бол чи хүүгээ битгий чи сайн хийж болоорой. Бид ерөөсөө тэр үеийн алдааг тэнд нь үлдээгээ бид тэрийг үгүйсгэх ёстой. Бид сайн аав гэж байна. Тэгвэл миний үр хүүхэд нөгөө яриад байгаа шиг намайг дээдлэж харилсан. Тийм л хүүхэд болох нь. Тийм болно. Тэгээд нөгөө бурхан шиг аав ээжтэй биш юуд нь яах юм гэдээсэн шүү дээ. Чи өөрөө л бурхан шиг аав ээж болно да удахгүй. Тэгвэл өөр хүүхэд чинь чамайг бурхан шиг байлгана. Хайрлан. Тэгэхээр чи сайн аав ээж бол. Зүг. Тэр ямар нэгэн тэр удмын тэр нэг юм харамсалтай үйлдэлийг тасал. Өөрөөрөө л тасал. Удам чи илэг муутай байж болно шүү дээ. Манайхан илгээр өгдөг гэж яриад идэв шүү дээ. Тэг чи илгээ сайн хэмжил энэ насанда битээ арих уу. Илгэнд дуртай хэрэгтэй бүх юмыг хэрэгэл. Ерөөсөө ингээд тэр удамд байсан бүх үйлдэлийг өөрөөрөө тасал. Танаа цааш нь сайн сайхныг л үлдээ. Манай ирчүүд ингээд арих уугаад идэг гэж ярьдэн шүү дээ. Тэгвэл чи битээ арих уу. Чи тэр удмын арх удгийг өөрөөрөө тасал. Би болий. Тэгээд миний өөр хүүхэд болоод эхэллээ шин. Тэгэхээр ингээд өөрийнхөө удмыг өнөөдөр яг энэ удам муу явах уу, сайн явах уу гэдэг нь яг залуу хүн чиний гартлаа байхгүй юу? Би тэгэхээр зарим хүн энэ удам зарим би одоо л энэ юмд нэр төр хойч үедээ айтайхан юм үлдээж яг вэ их юм үлдээж чадахгүй би. Гэхдээ сайн нэр үлдээ. Тийм хүмүүс байдаг шүү дээ. Аав нь сайн хөө, энэний аав их хүн тустай явсан. Хүн их сайн явсан байна. Тийм нэр үлдээ л дээ. За одоо баян тансаг ид хөрөнгө үлдээж чадахгүй гэж болно л да. Гэтэ нэг муу идээ сайн нэр үлдээ гэж үг байдаг юм л да. Тэгэхээр хор болох, хог цуглуулж ид үлдээхээр хожим алдар болох сайн нэр үлдээ гэж ёс байна. Тэгэхээр ер нь эцэг хүн хүүдээ элдв янзын юм үлдээхээс илүү сайн нэр үлдээ. Элдв хангай үлдээгээ бараг сүлдө тэр нь хэрүүл хорлол болно, хувааж авах гэж алаан болно. Тэгээд дуусгах. Тэгэхээр сайн нэрэн чухал. Зүг. Хүүхдийн заяа ивэлээ гэд хүмүүс ярьдаг шүү дээ. Заяа төвчлээ юу? Тий, заяа төвчлээ. Янз янзын нэг аваар осолд ч юм уу гинтийн аюулаас гинт сайхан гитлэгдэхээр хүүхдийн заяа төвчлээ гэж ярьдаг. Тэрийг асууж байна. Тэр хүүхдээ их сайхан дээдлж ярьдаг хүний заяан төвшин. Одоо үр хүүхдээ л гэсэн үг шүү дээ. Хүүхдэд заяач гэж юм байдаг юм. Одоо та тэр хаан дээр үлгцсэн байна. За. Тэр хүүхдийн онго. Тэр хүүхдийг насан туршид нь ивэж явдаг заяа нь. Тэр заяаг нь аав ээж нь өрөөдөг юм. Миний охин сайн явна. Миний хүү сайхан явна. Эцэг эхийнхээ үгээр хоолчдаг байна. Өрөөлж байна. Тэгэхээр тэр хүүхдийн заяа нь эцэг эхийн хүртэл 3 удаа авардаг юм. Гинти юмнаас давхар. Тэгэхээр одоо магадгүй машин хэрэгтэй явж байгаа даваар осолд ороод гайгүй өнгөрчгөр ёстой хүүхдийн заяа төшлээ гээл бид нар юм ярьдаг да. Хүүхдийн заяагүй гуйлах чинь чи ийм байдаггүй. Танаа аавын талынхан чинь ийм байсан. Эцгээ дуурайсан тийм. Тэр удмын бүх муу мэдээллийг татаж авчирж ирээд хүүдээ өгж юм гэсэн үг. Тэгэхээр хизээж хүүхд чинь нэг тал нь таны эцгийн тал, нэг тал нь эхийн тал. Ээж дээр өсч болно шүү дээ. Эцгийн ээж нь үзэн ядаж болно. Тэр ээжийн л нүд. Тэгтэл хүүдээ тэр үзэн ядах програмыг суулгаж идэг. Танаа аавын талынх ийм өөдгөө. Юу очдгийг.
хүү томроо тэр аавын талынхныгаа үзэхээс илүүтэйгээр өөрийгөө үзье ядаж эхэллээ. Яагаад бид ийм муухай яриа хэлтэй юм бэ? Ер нь ингээ хараад хахад. Өөдлөхгүй юмнууд. Эсвэл хүүхдээ гуйлгачаа. Тэрний хүүхдийг хар, чи өөрийгөө хар. Юу ч чадахгүй юм ачаа. Тэгэхээр тэр хүүхдийн заяа хаяхдаа ээж аавынхын заяаг хамт хайдаг байхгүй юу? Тэгээд тэр өөдлөө байна. 92 муудаа салж болно шүү дээ. Тэр хоёрын л асуудал ч залуу насны алдаа байна шүү дээ. Дурлж харилж чадаагүй юм байна. Тэр миний хүүгээ аав сайн хүн байгаа. Эдээ явсан ч аавыгаа сайн хүндэлж байгаарэ. Аав нь мундаг хүн байдаг шүү дээ. Гэх юм бол тэр хүү тэр эцгийн талынхын сүлд гэж юм байдаг юм байна. Тэр нь сэрэгж идэг гэнэ. Тэгээ эцгийн талынхаа сүлдэнд сэрэгцэн хүү амьдралд гомддог юм байна. Тэртээ тэргүй угаасаа тэр хүүхдэд тэр эцгийн ген цус за одоо шинжлэх ухаан гэтэл бөөгийн ёсоор эцэг эхийн хоёр сүлд нийлээд тэр хүнд хиймэр болж орж байгаа юм байхгүй юу? Хүүхдэд. Тийм. Хиймэр эцэг эхийн сүлд нийлээд сүлд хиймэр. Насан туршдаа аавтайгаа уулзаагүй аавдаа гомддог манай нэг дүү байна. 25 жилийн дараа сая аавтайгаа уулзлаа. Би хэлсэн чинь яав ямар хүн байх нь хамаагүй миний дүү. Одоо миний хажууд бүр надтай өдөр болгон байдаг залуу. Тэг зүгээр очиод аавыгаа нэг харчих. Тэг бити юм бод, бити гомд. Тэгэд миний хэлснээр аавтайгаа яг ингээ уулзсан. Аав нь яг нэг уулзаа үнссэн гэж. Тэгэл салсан гэж. Тэрнээс хойш амар сэтгэл дулаахан болцсон гинэ үеиг. Юу гэвэл хүн гэж амьтан өөрийнхөө үүсгэлээ мэдээд тэр нэг эцгийн сүлд гэдэг юм сэргчлээ шүү дээ. Гэхдээ тэр ихэр хүн тэгж эцгээ тийг заавал харааж өрөөж зүгээр орхил да. Хэрвээ муу аав бол. Сайн уулзж учирч байгаагүй бол тэр аавда гомдож яах юм тэр залуу насны угаасаа мэдэхгүй юм шүү дээ. Тэгтээ тэрэнгүү тэрийг чи 1000 үзээ ятсан чи тийм л хүний хүүхэд байхгүй юу? Чи тэр үннээс зүхтаа чи цусан хаа болтох юм. Тэгэхээр ямар ч байдлаар өөрийнхөө эцэг эхийг маш сайн шүтэд дээдэл юм уу ойлгодгүй юм гэхэд төлөв зөвшөөрөх хэрэгтэй. Тэр цаг чи өөрийнхөө хөлөнд зөвшөөрж байгаа. Би энэ эцэгтэйгээ уулзахгүй навшин амьтан надтай уулзахгүй миний ээжийг хаяа явсан. Үзий ядал идэг ээж нь ойлгуулсан. Ч юм уу эсвэл өөрөө ойлгоцсон. Хожим тэр нэг аав маа биш өөрөө нэг тийм сонин амьдрал тийм готрон болцсон байгаа байхгүй. Тэгэхээр болж өгөөл ингээд амьдрал хагацад салсан байж болно. Нэг үр хүүхдтэй би тийм муугаар ойлгуулаач ээ. Тэдний талынхаа юм хогийн юмнууд. Ийм л юмнууд хаяал явсан шүү дээ. Хаана байна? Одоо тэр ийм л хүний өсгөн шүү дээ. Чи нэг өсөндөө хүүхдээ л хилээд байна гэсэн үг шүү дээ. Тийм л хүмүүсийн л удамыг гаргачаад. Тэгэхээр хүүхд чи яг л тэдний адил хүний өсгөө өөдгөө нэгэн болж өсөх учраас тэр програмыг унтраа команд нэг өсөндөө хүний тархинд маш олон төрлийн бодлоод байдаг гинэ. Тэрийг алийн команд өгч сэрэх үү гэдэг их чухал юм гинэ. Одоо надад ингээд худалч хулгайч, бялдууч, үнэнч, бурханлаг, чөтгөрлөг зөндөө чадварууд байгаа. Миний тэрийг ээж маань сэрээсэн байна. Миний хүү эрдэмтэй, миний хүү их сайн явна. Миний хүү чиг шудрах штэ гэхээр миний тэр тархинд тэр эсийг сэргээд би тэр командаар л амьдэрдэг гинэ. Тэгтэл чи хулгайч. Чи юм алиггүй юм, аав чинь чи юм алиггүй хийсэн. Танаа ээжийнхэн чи юм шуналтай юм. Тэр эсийн сэрийдэг гин далдах humсраар. Тэгээд яг тэр хүүхэд тэр процессыг би өөртөө бийж команд өгөөд одоо тариханда тэрийг үйлдэл болгодог гин. Тэгэнгүүт нь яг л энэ эцэг юм алиггүй юм байсан. Одоо тэнэд ихэллээ, арх уугаад ихэллээ. Яг эцэг шиг болчлаа. Намайг зовоож ийн гэд бөөл амаар яваад байна да. Угтаа чи хүүхдийнхаа бөө. Би хүүгийнхаа бөө. Бид хүүхдийнхаа бөө тарих. Ерөөсөө яг вэ загнан хүүхдийн чинь Монгол ёсон загнан суран дашураар айлган ёс биш үү? Хүний адыг хөөхөнд бол дихтэй голдож миний охин ухаантай цэцэн цэлмэг охин болно. Миний хүү сайхан хүү болон заяа түшин их сайн явна. Би мэдчихээн. Тэр ерөөл өөрөө тэр хүүхдийг нэг талаас шашин далд ухамсараар ерөөл боловч нөгөө талаасаа тэр хүүхдийн санах ойд нь тэрийг л үгийг програм болгож суулгаад байна. Тэгэхээр нөгөө хүүхдэд тийм формат хийж идэгод тархинд нь одоо тийм програм уншуулж штэ. Миний хүү шудрах ёстой зөв хүүхэд шүү гэхэд тэр хүүхэд 3 4 5 жил тийм юм сонсцсон хүүхэд
тэр тарихынд хой санамжинд нь тэр үгс суудсан учраас тэр үнэхээр шударгагүй. Ээж намайг шударга гэсэн би шударга байна. Байна. Ногод. Тэгэхээр хүүхэд хүмүүжүүлнэ гэдэг бол сайхан ерөөл үг нэг талаасаа байна да. Тийм ээ. Тэгэхээр ерөөсөө хүүхдийн заяа түшиг харах юм бол эцэг эхтэй шууд холбоотой. Тэгэхээр би танд нэг юм ингээд ойлгуулах гэдэг нь бид бол харилцсан амьд хүний харилцааны ертөнцид оршиж байгаа. Бид хүнтэй яг яаж харьцсан тэр долгионоо буцаагаал авна. Машин тэргээ 1000 нүдэд яах юм? Таны машин танд руу оруулахгүй шүү дээ. Тэгэхээр ерөөсөө энэ амьд юмтай харьцаж байгаа хүн маш зөв сэтгэлгээтэй харьцахгүй бол нэг л тэр хүндээ буруу гомдолт хийлгэхэд тэр хүний бүх оюун санааны хар хүч ч юм уу яг тэр чигээрээ буцаал ирнэ. Тэрийг бид ингээ биеэрээ амслаа штэ. Тэрийг бид юу хэлээд ийн гэвэл үлийн лай буюу үлийн үр гэдэг нэр томьёо өгчээд байгаа юм байна уу? Тэгэхээр хүүхдээ багаас нь өөртөө ерөөх юм штэ. Тэгэд ерөөсөө би дахиад хэлье. Одоо хожимын өдөр миний энэ ярьж байгаа зүйл маш их хэрэг болно. Би цаг хугацааны аясад хүмүүс ойлгоно намайг. Одоо өнөөдөр намайг зарим нэг нь ойлгохгүй доромжлох ч юм уу үүсгэж болно. Гэхдээ би нэг ч хүнийг хулигтаж дуудаагүй, нэг амьтны амьдрал уурдаагүй, нэг ч юм зархгаагүй, ямар ч буруу юм хийгээгүй. Бидний энэ дотор орхигдсон тэр амьдралд хэрэгтэй соёлыг л нээж яриад байна л. Тэгэхээр бидний хамгийн чухал юм тань дахиад хэлэхэд тэр амны бэлгээр гарч байгаа ерөөл одоо тэр тусмаа энэ ерөөлийг хизээ уншдгийг мэдхүү та. Мэдгүй. Цагаан сарын шинийн нэгний өглөө үр хүүхдтэйгээ гал асаагаад ерөөл уншдаг. Уг нь бол хаа газар. Нар гэдэг чинь ухтай юу юм? Гал. Тэгэхээр нар мандаж байгаа наран дээр нарыг харахын тулд гал асаахаар нар гал хүн гурав холбогдож байна да. Тэр элчим. Тэр дулаан элчийг өөрийгөө дагж байгаа хүмүүстээ хуваарлж өгдгийг гал дахих ёс гин. Шинийн нэгний өглөө гал асаадаг нь хүн болгон өөрийнхөө харсан тэнгэр сүлд энэ дотоод био энерги сэрэж байгаа. Тэгээд тэрийгэ цэвэрлж штэ. Шинэ програм суулгах гэж байна. Тэгэхэд шинийн нэгний өглөө хамгийн их нар үдсэн айлын эр хүмүүс тэр унтаад үлдсэн ихнэр хүүхэд бүгдийг нь өрөөдөг. Би шинийн нэгний өглөө явна галаасаа. Тэгтээ миний тэр хайн үлдсэн үр хүүхэд унтаад үлдэж байгаа ижаав эмээ өвөө бүгдийг нь өрөөгөөд би тэр залбирж штэ. Тэгэхээр энэ ёс уламжлал гэдэг өөрөө үг зүүн бэлэгдэл. Хүн маш сайн үгээр бөө хүртэл маш сайхан үгээр өрөөдөг. Та одоо лам буддын шашны тарин номыг монголчлоод орчуулад үзээрэй. Монголчилсан байдаг шүү дээ. Дандаа л сайн яваарэ, сайхан байгаарэ, гэрэл хийгээд тусаарай гэд ерөөсөө л гоё үгүүд л байдаг. Тэгэхээр тэр үгийг л 1000 дахин хэлээд ахаар тийм л болдог. Тэгэхээр төвд номыг яг монголчлоод орчуулвал хиймарын сан гэдгийг орчуулвал гэрэл хийгээтэй цогтой золбоотой яваарай, ариун бодисдоо бурхан таныг ивэн гэд ингээд дандаа гоё үг байгаа. Тэгэхээр ингэсэндөө тэр бидний шүтээд байгаа тэр зүйл хүртэл сайхан үгийг л олон давтамжтайгаар танд хэлээд байна шүү дээ. Тэгэхээр таны биед тархинд програмд уншигдаад команд өгч шүү дээ. Яг л тийм л. Тэгэхээр хүн ерөөсөө энэ амьдралд энэ ам үг зүүн соёл буюу энэ хэл ярианы соёл гэж юм байна. Хүнд ярих юм, ярихгүй юм, хэлэх юм, хэлэхгүй юм. За тэр дотроо бөө хүнд хүний үзээд хэлж болохгүй юм биш шүү дээ. Насан дууссан хүний үхлээ хадлаа гэдэж болохгүй тийм шүү дээ. Тийм тэгэхээр ингээд жаахан юм суруул. За одоо дуусч байна. Дуусаагүй амар их шүү дээ. Одоо ирнэ. Цаг болрлаа. Дуусах уу? Ер нь одоо яг тийм цаг гараа болчихлоо. За тийм. Тэгвэл одоо угаасаа нэг 2 хэр удаа явчих. 3 4 5 баг 2 цаг болж байна. За та асуу би их тавч. Би бас өөрөө их урт удаа. За тэгвэл энэ нэг юу 2 асуултыг орхичих. За. Энийг бол бүр сэдв болгоод тусна ял нэг түшээ гэж юу юм? Хангал бөө гэж юу юм гэдэг. За нэг нь яг үдэ түшээтэйгээ л хамт яг хамт нь яри. Тий. За нэг дугаар болгоод ирчих. Тэгвэл ерөөсөө л ингээд
хоёр л асуулт байна. За энэ юурээс нэг л асуулт юм байна л да. Хоёр юм байна. 10 дугаар богдын талаарх ер нь таны бодол юу вэ? Ямар утгаараа? Одоо манай энэ сая энэ Монголд нөгөө 10 дугаар богд тодорлоо шүү дээ. Яаж сэтгэхээс л болох байх. Бяцхан бодолтой хүнд бол хэрэггүй байх. Энэ чинь бидний оюун санааны өөрсдийн шашин шүтлгийн үед эрхчлөг болж явж байгаа гэсэн үг шүү дээ. Тусгаар Ядтаас биднээс хараад бусны оюун санаатай болж шүү дээ. Тусгаар. Бүх юм ядтын эрхшилд орж болохгүй шүү дээ. Эдийн засаг ч юм уу ямар нэгэн материалын зүйлээрээ хамааралтай болоод байна шүү дээ. Гэтэл шашин шүтлгийн хувьд хүртэл бид нэр ийм өөрсдийн гэсэн оюун санааны удирдагчтай болж ийм ихээр сайн хэрэг үсттэй. Ер нь бол тийм. Тэгэхээр далайлам дахиж тодорхохгүй. Нөгөө политик талаа харах юм бол их сайн зүйл. Би ер нь далайлам бол дахиж тодорхохгүй байна. Одоо нэг өсөндөө өөрийгөө энэ 10 дугаар богд гээд үлдээж байгаа юм байна. Одоо тэгэл ер нь богдороо тэгэхээр 10 дугаар богд чи ирээдүйн буддын шашны тэргүүн биш. Ирээдүйн буддын шашны тэргүүн Монголоос тодорно гэдэг чинь бид энэ улс оронд өөрийн гэсэн үзэл санаатай хятад улс гэдгээс ангид оюун санаатай байх нь шүү дээ. Тэгэхээр бидэнд сайн биз дээ. Энийг зүгээр лам хувраг бурхан тэнгэр гэж харахаасаа илүү арай нэг жоохон томоор асуур арай өөр нүдээр харах ёстой. Тэрийгээ дагаад бас ер нь яг эдийн засаг политик талаар харах юм бол тэрийгээ дагаад бас хөгжих юм зөндөл байгаа. Тэгэхэд хятад тэр бом 500 гаруй 400 гаруй сая хүнтэй ш. Тэр дотор хэдэн хувь нь буддын шүтлэгтэй. Тэр дийлэнх нь байна. 70-80% байгаа ш. Дараг тийм. Тэгээ тэр 70-80% чинь энэ буддын шашны шүтлэгэн дээр тэргүүн нэн сууж байгаа. Ихэд биднийг үгүйсгэж чадахгүй. Тэгэхээр тэр хүмүүс эргээд өөрсдийнхөө хятад улсуудынхаа итгэл үнэмшлийг үгүйсгэж чадахгүй. Тэгэхээр бид нар ашигтай сайн мундаг бас хувь заяа ивсэн. Би эмийг их алсуур ухаалаг харахыг хүсдэг. Би одоо алалцсан ч гэдэг юм уу тийм юм. Тэр лам нар юу? Одоо бүх юмтай эв нэгдэлтэй байхыг хүснэ. Ганц нэг юм үгүйсгэж ярьсан шүү дээ хоёлаа. Одоо яах вэ тэгээд тэр. Үнэхээр тийм байгаа учраас л гэж ярьсан. Яг хөө тэрийг бол яах вэ тэгээд. Би үгүйсгэлээгээ тэд нэр болохгүй шүү дээ мэдээж. Тэгээд ингэ. Гэхдээ ер нь бол бидний хувьд бол өөрсдийн хувьд бол маш сайн талыг өөрсдөө эргүүлсэн ирээдүйн оюун санааны нэлээд том нөлөөлөгч болж бид бол одоо хятад улсаас асар том оюуны хувьд тусгаарлаж байгаа. Тэгэхээр чинь мундаг шүү дээ. Яг мөнхийн хөршч гэсэн бидэнд өөрийн гэсэн үзэлүүд орон зай байх ёстой. Хэдий цагийн ихээр бид холбогдож байгаа ч гэсэн бид өөрсдийн соёл уламжлал, итгэл үнэмшил, Монгол хүнийхээ цус яс энэ бүгдээ алдаж ерөөсөө болохгүй. Ерөөсөө. Бөө мөргөл зөв тишээгээ хөгжөөд одоо ингээд одоо юу гэдэг ингээд олон түмэн бөө тэнгэр шүтлгээ шүтдэг болоод ингээд ирхэн цагт ер нь бөөгийн мөргөл төрд нөлөөлнө гэж та боддог уу? Төр гэж юм гэдэг чинь нэг тустай зүйл. Төрд байгаа хүмүүсийн оюун санаанд нөлөөлүүлүүчтэй баг. Тэгэхээр төр гэхээр одоо та юу хэлээд байна? Яг одоо энэ улс төр. Харин бөө гэдэг чинь төрд байгаа хүмүүсийн оюунд нөлөөлүүл хүчтэй. Нөлөөлж чадахгүй бол хүчгүй. Тэгэхээр тийм нөлөөлөх хүч бөөнөр хаана байна? Тэр төрийг удирдах байгаа улсуудын оюун санаанд нөлөөлөх хүч тийм ухаантай бөөнөр одоо байна уу? Харайхан болоогүй байна. Цаг нь эрт гарна. Тэр үед Монголын төрд нөлөөлж исэн бөөнөр байгаа шүү дээ. Төр удирдах байгаа хүмүүсийн оюунд нөлөөлж исэн. Тэгэхдээ зөв талаасаа нөлөөлөх хэрэгтэй. Буруу талаасаа нөлөөлвөл Чингис хаанд нуруугаа хуглуулдаг хөгчөө шиг болно. Тийм ээ. Тэгэхээр тэр маш ухаантай бөөж таарах нь. Цагийн цагт байсан. Тэгэхээр улс эх орныг удирдах байгаа улсуудад оюун санаанд нь маш хүчтэй нөлөөлөх үс хэмжээний бөөнөр
гарч ирж Өө цагийн уртад байна штэ энэ юм дөнгөж эхлэн бөө мөхөн буцаа сэргэн одоо сэргээд удаагүй штэ. Тэгэхээр өндөрт нөлөөлнө нийгэмд нөлөөлнө асар хүчтэй. Эн чинь нөгөө хүний сэтгэл зүйн хамгийн чухал байдлыг шууд утгаараа ярилцж байгаа. Юу гэвэл монголхон уул устдаа яах чаргагүй холбоотой. Тэгэхээр заавал тэр бөөтөд амжиж таарж байна. Монгол хүн заавал хүн өнгөрүүл хойтхыг хийн. Тэгэхээр тэр заавал ламтай харьцаж таар. Ламыг үзэн ядаад хараагаал идэг хамгийн сүлд нь тэр муу ламаараа ном уншуулж байгаа үсттэй хойтхоо. Тэгэхээр бид ялваа ямиг алтан дунджийг барих хэрэгтэй. Шашин шүтлгийг их гүн гүнзгий болгож болохгүй. Хит бас энэ одоо юм юмд гүнзээрүүлж болохгүй. Яг нэг тийм өөрийнх нь чиглэлээр соён гэгээр талаас нь буюу эхлээд нийгмийг соён гэгээрүүлэх үйлс хэргийг бүтээх хэрэгтэй. Тэрийг яаж бүтээх вэ? Ямар бодлого байна? Энэ олон бөө мөргөлтөө улсуудыг яах вэ? Эдгээр бас нэг мундаг том монголчуудын нэг том соёл. Энэ хүмүүс эцсийн мөчид яагаад вэ? Эдгээр чинь өв соёлоо тэгээд авч явах гэдэг шүү дээ. Тэгэхээр ийм юм байх ёстой. Олон бөө төрөх ёстой. Гэхдээ явандаа цөөхөн болно. Үлээ буцаад олон болно. Тэгэхээр ингээд цагийн уртад энэ болгоныг уг нь бол энэ болгон чинь уг нь бол нийтээрээ нийгмийн хүмүүсийн ард иргэдийн соён гэгээр их соёл ухаанд нөлөөлөх үз байх ёстой. Хэрвээ энэ олон ард иргэдийн соёл ухаанд нөлөөлж энэ хүүхэд багчуудын соён гэгээр үн цэнэгүй бол ийм олон шашин шүтлэг нэг дор байгаад яах юм. Тэгээ Чингис хааны хууль байдаг үстэй. Гадны шашныг хүнд л хортой биш болно гэж. Тэгэхээр би бол миний байр суурь бол энэ шашин шүтлэг янз бүрийн олон үзэл санаа байна. Нийгэм тэмцэлтэй явна. Гэхдээ нийгэмд энэ соён гэгээр их байр суурьтай байх хэрэгтэй. Тэгэхгүй ингээ мунхруулаад олон амьтан залдаа юм утгагүй болгож байгаа биш үү? Тийм байж болох. Тэгээ нэг их үхрийн ивэр даргивал 1000 үхрийн ивэр. Хэрвээ тийм юм байвал тэрийг харин жигсэн зүгүүчиж одоо муу хүмүүс одоо ялгааг олох хэрэгтэй. Бид нар дэндүү хялбар юмд дуртай байна. Хитрхи хурдан баяжхийг хүсэж байна. Хурдан мөнгөний мод тарьж ийн гэдэг шиг. Одоо тэр нар сарнаас даллах мөнгөний мод тарих марих чи юу яриад байгаа. Одоо ийм фантомаз сэтгэлгээнээс салах цаг боллоо шүү дээ. Ханийн тэнгэр дуудна мэдээч. Тэр чи ерөөл шүү дээ. Тэрнээс яг ханаа сонгохдоо хамт найзал нөхрөлөө жоохон удаан байж байгаад сонголтоо эн чинь. Хэргийн өчрө дэндүү ихт залуудаа суугаад салчаад байна шүү дээ. Даллага авдгүй хавна шүү дээ. Монголчууд нөгөө хавар мал төлдөг учраас намар даллага авна. Нөгөө төл алдахгүй гэж. Тэр нь ингээд нөгөө хөвсөлт орсоор хагаад мөнгөний даллага болцсон юм байхгүй юу? Яг одоо ажил хөдөлмөртэй хүн бол сэтгэл зүгээ тэнийлгэж өргөөд өөртөө юм кафе таашаалтайгаар даллага авахулж болно шүү дээ. Тэгэхэд ингээд ямар ч ажилгүй улсуудыг баян болгоно гэд даллага авч ийн гэд бүгдийн голын ирэг дээр аваачаад байвал яаж баян болох вэ та хэлдэ. Тийм шүү дээ. Тэгэхээр энэ мухар сүсэг гэдэг юмнаас салах цаг болсон. Одоо нэг жаахан нүдэ нээж жаахан монголчууд бол сэргийх цаг болсон. Гэхдээ энэ сэргэн гэдэг чинь халалцаж хядалцах тэмцхийг хэлж байгаа юм биш. Дор дорноо өөрийнхөө хийж чаддаг юм а тултал нь хийх хэрэгтэй. Эх оронч үзэл гэдэг бол эх орны төлөө тэмцэхээс гадна эх орондоо хүн шиг аж төрж хүнд ч хор хөнөөлгүй бас хийж бүтээсэн хүнийг эх оронч хүн гэж би бол ойлгодог. Юу ч хийгээгүй ижиж худлаа хашгич яах юм. Та 5 хужаа зодоод юу өөрчлөгдөх юм. Тийм шүү дээ. Тэр чинь юу ч өөрчлөгдөхгүй шүү дээ. Хэрэгтэн болол. Та 5 хятад барьж авч нүдэд цаана үлдсэн 1 тэрбум 400 сая хятадыг хизээ зодож дуусгах юм. Тийм шүү дээ. Тэгэхээр тэр 5 хятадаас харин би яаж хурдан алхаж энэ 5-аас илүү сэтгэх үү гэдгээ бодно гэхээс тэр хэдэн өдөө байгаа хужааг 1000 зодоод яах юм бэ? Тэр хашааг 1000 нүдэд балбаад алалцаад яах юм? Хожим дахиад барина. Дахиад тэд ирнэ. Тэдэнд алдахгүй тул тэндээ эзэн суул та. Өөрөө төрүүлж хөдлөөд өөрөө
барьж байгуулад өөрөө сэтгэж сайхан амьдрал. Сэтгэе тэгэхээр тэр хужаанараасаа маш хурдан ухаантайгаар сэтгэл. Тэгэхээр тэр тэртээ зодтолдож нударгаар ч юм уу хүчээр цаг өнгөрсөн шүү дээ. Би одоо ийм л юм бодно. Одоо бодож ийн гэх юм уу юу гэхээ. За ингээд өнөөдрийн дугаарыг өндөрлөө их л удаан ярьлаа их ч юм урт дугаар болох шүү боллоо. За тэгээд 99 асуулт маань ингээд өндөрлж байна. За дараагийн дугаар дээр түшээ болон хангалбуу гэдэг энэ сэдвийн талаар ярилцсан. За тэгээд дараа удахгүй уулзъя. Баярлалаа.